20 мэдрэг үзэгчтэй та бүгдийн лав гарагийн ажил үйлс өдөр бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуустгаарыг хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За бид өнөөдөр хилцэх асуудал маань Монголын залуу гэр бүлүүдийн амьдралд нь тулгамдж байгаа асуудлуудын хүрээнд нэр бүхий 5 зочны хамтаар ярилцъя гэж байна. За бидний одоогийн харж байгаа нөхцөлд бол амьдралд өнгөж хөл тавьж байгаа залуу хосуудын маань хувьд бол зээлээр ипотекерч хамаагүй нэгээс 2 өрөө байртай болчих. За магадгүй нэг боломжнд гардаг бол дахиад нэг унаад хэрэгтэй болчих нэг иймэрхүү зорилготой л амьдарч байна. Нэг хэсэг нь бол гадагшаагараа явцсан. За нөгөө хэсэг нь хорондоо байна. За ажилгүй залуучууд ч гэсэн байгаа. Тэгэхээр бид нар яг энэ залуу гэр бүлүүд яагаад ийм саад бэрхшээлтэй тулгарч байна. Анхдаж хэрэгцээг хангаж чадаагүй улмаас за тэдний хооронд үйл ойлголцол үүсэх, хардаж сэрдэх, гэр бүл салах, за улмаар амиа орлох гэдэг юм уу. За нөгөө талдаа бас гэр бүлийн таагүй харилцаанаас болоод энэ архитектаас гадна захин мөрөөдөө тоглоом хар тамхи гэдээ бас нийгмийн ийм хар бараан сэдвүүд хөвөрч байгаа учраас өнөөдөр яг бид бүхэн 2 цагийн хугацаанд энэхүү асуудлыг базаад яг 5 чиглэлийн зочид маань энэ асуудлаар яг ямар байр суурьтай байдгийг сонирхъя гэж бодсон юм аа. За ингээд хилцүүлэгт маань хүрэлцэн ирсэн та тавтай талархлаа илэрхийлье. Би маш богино хугацаанд өнөөдрийн хилцэх сэдвийг бас нэг багтаах гэж орлоо. Тэгээд за яг хэдүүлээ 5 өөр одоо зүгээс энийг ярих боловч яг хилцүүлгийн төгсгөлөөс хэдүүлээ нэгдсэн бас нэг гарч идэл бас хүрх болов гэж найдаж байна. Тэгээд албан ёсоор хилцүүлээ гэхлээр за манай өнөөдрийн хилцүүлгийн зочдыг танилцуулъя. За хуучнаар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга асан Үлзий Худаг. Начин давгийн Үлзий Худаг. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга асан. За Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Оюун Гэрэл. Батнасангийн Оюун Гэрэл. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч. За гэр бүл судлаач Амар Санаа. Нар мандахын Амар Санаа. Гэр бүл судлаач. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгэг судлалын их хэмж Соёлмаа. Бат дэлгэрийн Соёлмаа. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгэг судлалын их хэмж. За манай дугаарын отгон зочноор цагдаа ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны гэр бүлийн хүч хэрхийлээс урьдчилан сэргийлэх хилцэн ахлах мэргэжилтэн цагдаагийн Ахмад Хос Баяр. Даваад оржийн Хос Баяр. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны гэр бүлийн хүч хэрхийлээс урьдчилан сэргийлэх хилцэн ахлах мэргэжилтэн цагдаагийн Ахмад. За ингээд та тавдаа дахин талархлаа илэрхийлж өнөөдрийн хилцүүлгээ албан ёсоор эхлэе гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн одоо хилцүүлэгт бол ямар ч үсэн ингээд танаас нэг ийм нэртэй болчиход байгаа тийм үзэгдэх дарга. За ийм засгийн газрын маягнлыг явж байна. За танай холбоо байна тийм ээ. За энд Сэмүүч явж байна. За танаа бас байгууллага тийм ээ гэр бүл судлал сэтгэл зүйн заслын төв явж байгаа. За тэгээд эцэст мэдээж цагдаа ерөнхий газар ингээд ирсэн байгаамаа. За хэдүүлэн төгс өгнө. 1983 онд кино театруудаар Чадраа уулын Лодо Дамбе гарын 5 уруу гэдэг зохиолоор бол яг юм гарын 5 уруу нэртэй кино хийсэн байдаг. За энэ кино тухайн үед яг нийгэм ингээд яг хаалттай байсан ч гэсэн мэдээж перестройка өөрчлөн шинжилэл эхэлж ирсэн үед энд бол яг өнөөгийн Монголын гэр бүл тулгамж байгаа асуудлыг магадгүй 40 жилийн өмнө одоо тийм ингээд 40 гаруй жилийн өмнө ингээд тусгацсан байсан болов гэж бодож байгаа. Бидний өнөөгийн яг ярилцах гээд байгаа сэдв бол зүгээр энэ 40 гаруй жилийн өмнө дэлсэнд гарч ирсэн гарын 5 хуруутай зарим нэгэн сэжмээр холбогдох боловч одоо хүртэл амьдрал дээр олон шагдрууд мянган сөрөнгүүд амьдарч байна л да. Тэгэхээр хэдүүлээс яг энэ хүрээндээ ярилцъя гэж бодоод өнөөдрийн Монголын залуу гэр бүл яг ямархан нөхцөл байгаа талаар та бүгдийн хувийн бодлыг эхлээд сонсоод хилцүүлэх үндсэн асуудал орё гэж бодож байна. Маш тодорхой та товчхон хариулаад явахыг хүсье. За танаас эхлэе. За тэгэхээр ер нь бол одоо эцэг их бол хүүхдийн тойл гэж ярьдаг. Тэгэхээр нийгмийн хөгжлийн үндэс бол ерөөсөө гэр бүл гэдэг. Тэгэхээр гэр бүлийн хөгжил гэдэг бол одоо нийгмийнхээ хөгжилтэй бол бүр салшгүй холбоотой. Энэ одоо нийгмийн эрс шинжилтийн үед бас энэ Монгол гэр бүлийн амьдралд бол маш одоо олон одоо сөрөг, эерэг ийм нөлөөг бол үзүүлсэн гэж ингэж харж байгаа. За тэгээд гэр бүл савлтын асуудал бол өнөөдөр бас манай нийгэмд бол тулгамдж байгаа одоо асуудлуудын томоохон асуудал бол мөн. Ер нь дэлхийн нийтээрээ ч гэсэн бас гэр бүлийн сарлын асуудлын тухайд бол бас нэлээд өндөр хэмжээнд яригдж байгаа. Бид нар бас олон улсын гэр бүлийн хурлуудад
бас оролцож ирсэн. Тэгэхээр энэ дээр бол энэ гэр бүлийн үн цэнийг бол өсгөх, гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх тийм ээ. За тэгээд залуу гэр бүлийг дэмжих асуудал бол төрийн бодлогын бас одоо яг төвдөнд байх хэвээр ийм асуудал бол мөн. Тэгээд ялангуяа одоо энэ гэр бүл салдлыг хараад байхад бол 9-өөс 11 жил болсон ийм хосууд бол салт нь маш өндөр байгааддаг. Яг нөгөө гэр бүл салтынхаа одоо ховийг ингээд 2002 оноос хойш бид нар бас 22 он хүртэл ингээд харьцуулаад үзэхээр яг энэ наснда өндөр ийм салттай байгааддаг. За гэр бүлийн салтын шалтгаан юу вэ гэдгийг бид нар бас тодорхойлох гэж шүүхийн ерөнхий зөвлөлтөд хамтраад олон улсын байгууллагатай хамтраад ингээд нэг судалгаа хийгээд үзсэн. Энд бол одоо 400 гаруй гэр бүл шүүхэд одоо гэр бүл салъя гэдээ өргөдлөө гаргасан. Энэ өргөдөл дээр үзэхэд бол одоо 86.6% нь бол ерөнхийдөө энэ архины асуудалтай холбоотой гэсэн ийм дүн гарсан. Гэхдээ энэ бол голлох одоо нөлөөлж байгаа хүчин зүйл бол биш. 10 гаруй төрлийн нөлөөлөх хүчин зүйл бол байна гэж ингэж үзэж байгаа. За задлаад ярина тий. Таны хувьд. Ер нь аль яг хуу залуу гэр бүл гэж сая маш тодорхой ярьчлаа. Энэ бол нийгмийн хөгжлийн үндэс байдаг. Тэр дундаа хүн амын өсөлт, доктортой хөгжлийн асуудал дээр бол хамгийн анхаарал татах сэдвүүдийн нэг мөнөөс өмнө. Тэгэхээр хүн амаа өсөхий бид бас цаашаа хөгжиж гэвэл гэр бүлийн асуудал дээр бол онцгойлон анхаарах хэрэгцээ шаардлага бол байдаг. Мэдээж бол яг хуу залуу гэр бүлүүдийн асуудал гэдээ ярихаар бас нэг өрөөсгөл ойлголт байх болов уу гэж би зүгээр бодож байна. Ягаад гэвэл ерөнхийдөө гэр бүлийн асуудал ямар байгаа талаар тий сая бол ингээд 10-аас дээш жил амьдарсан хосууд дийлэнх салалт гэр бүлийн харилцаанд хийгдэж байна гэж одоо той статистик ярьж штт. Тэгэхээр мэдээж яг залуу гэр бүлүүд тулгамж байгаа асуудал юу байна? Салалтанд ямар асуудал нөлөөлөд байна? Салалт ямар насныханд илүү одоо болж гин гэдэг энэ асуудал дээр бас анхаарлаа хандуулах нь зөв болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр яг гэр бүл болж байгаа залуучуудын хувьд бол мэдээж ойлгомжтой хүний хангалтлагч хэрэгцээ орон байрнаас л эхэлдэг тий. Тэгэхээр орон байрны асуудал хамгийн чухал байдаг. Тэрнээс цаашлаад одоо доктортой ажил хөдөлмөр эрхлэх боломж нь ямар байна гэдэг. Дээр нь хүүхд харах үйлчлэгээний асуудал яригдаж эхэлнэ гэд залуу гэр бүлүүдэд хүүхдээ хаана үлдээгээд ажил хөдөлмөр эрхлэх үү асуудал гэдэг те. За гээд ингээд олон асуудал бол яригднаа. Задлаад ярина. За миний зүгээс харахад өнөөгийн залуу гэр бүлүүдэд тулгамдж байгаа хамгийн гол асуудал нь боловсролын асуудал байна. За хатуухан хэлэхэд Монгол улсын хувьд бол одоо дахир дутуу боловсролтой иргэдийг бүтээж байгаа гэдээ хэлэхэд буруутахгүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр дэлхийн нийт боловсролыг албан болон албан бус гэж хоёр ангилаад аль аль нэг нэрэгдтэй болгодог. За манай Монгол улсын хувьд зөвхөн академик түвшний ажил мэргэжлийн ур чадвар дээр суурилсан албан боловсрол буюу энэнийг л олгодог. За гэтэл нөгөө нэг албан бус боловсрол буюу амьдрах ухааны боловсрол гэгддэг 7 чухал боловсрол байна. За энд юу орж ийн гэхээр нэгдүгээр гэр бүлийн боловсрол, сэтгэл зүйн боловсрол, зан чанарын боловсрол, харилцааны боловсрол, ёс зүйн боловсрол, бэлгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол гэсэн боловсролууд багтж байна. За гэтэл нөгөө эдгээрийг аваагүй учраас гэр бүл болоод амьдрна гэдгээр нөгөө нэг гэр бүлийн орчин дох маргаан зөрчлөө шийдэж чадахгүй гэрэлтээс маш их өндөр хүлээлттэй нөгөө эхнэрээс нөхрөөс өндөр хүлээлттэй гэрэлдэг. Яг амьдрал дээр буугаад эхлэхээр нөгөө хүний нөгөө нэг 5 үндсэн суурь шалтгаан буюу өссөн орчны хүмүүжил төлөвшлийн ялгаатай байдал, дадал хвшлийн ялгаатай байдал, зан чанарын асуудал, сэтгэл зүйн асуудал нөгөө нэг хоёр өөр хүнсийн хүмүүс нэг гэрт ороод амьдрахаар хангалттай хэмжээний маргаа үүсэх нөхцөл бүхий орчин бол гэр бүлийн орчин. За тэгтэл энэ дотор нөгөө нэг халуун талаа мэдрэмжийг үлдээж чадахгүй хин хинээсээ өндөр хүлээлттэй ханилсан хосууд маань яг амьдрал дээр буугаад нөгөө хүний бодит байдалтай нүүртүүлээд эхлэнгүүт нөгөө нэг гэрэлтийн сэтгэл ханамж гэдэг зүйл чинь байхгүй болчихж байгаа юм. Энэ бол ерөөсөө хамгийн гол суурь шалтгаан гэж харж байна. За гэр бүлийн хүчирхийллээс улмаас бүртгэж байгаа гэмт хэрэг зөрчлийг ингээд аваад үзэхэд ер нь бол 53% нь болохоор залуу гэр бүлүүд. Ер нь 15-аас 35 насных ч гэх юм уу те залуу гэр бүлүүд төлхөө ингээд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, өртдөг те. Ингээд судлаад үзэхээр ер нь бол тодорхой хугацаанд ингээд хамт амьдраагүй ч гэх юм уу гэр бүлийн асуудлаа ингээд шийдэж чадахгүй харилцааны үр доголдолтой асуудал нэлээдгүй гарч байна. Тэрнээс гадна мэдээж архи согтууруулах ундааны ахын хүрээнд архитай согтуурдаг асуудал. Яг үнэ. Нэлээдгүй ингээд. Тэгээ гэр бүлийн асуудлаа ярилцаж шийдэггүй бол бас нэгэндээ гар хүрдэг, нэгнээ зод цогтөг. Тэгээд түлхүү ингээд анхаарад үцхээр яг ингээд согтуурсан үедээ тэр ярилцаагүй зүйлээ ярилцах гэж үздэг л асуудал амар хүнд байна. Энэ нь өөрөө ингээ гэр бүлийн хүчирхийлэл ингээ шинж болчиход байгаа хэлбэр болоод ингээ суур шалтгаан нөхцөл болчиход байгаа байхгүй.
Тэгэхээр ерөөсөө л залуу хосууд ерөөсөө л тодорхой цаг хугацааг хамт амьдраад үр хүүхдтэй болоод ингээ явж итэл жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа нөгөө ганцаар амьдарч исэн хүн чинь эрхэн их бага байсан тий. Одоо ингээд хоёулаа болоод ирэхээр эрхэн хязгаарлагтад ороод ирдэг. Тэрнээсээ болоод гэр бүлийн хүчирхийлүүлдэг ингээ шалтгаан нэг үндэс болоод байна л да. За таны үдэн дээр ямар айсвар илэрхийлэх вэ? За Сэмүтийн хувьд болохоор одоо сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвчин одоо сэтгцийн эмгэг архаг өвчтөй болон одоо сүүлийн үед гарч байгаа олдмол өвчнүүдийг одоо эмчлэх онцлох үйлчлэгээ эрхэлдэг одоо эмнэлгийн байгууллага юм аа. За тэгээд тоо оромтоос харахад манайх нэг жилдээ зөвхөн донтолтын өвчнөр 2500-аас 3000 хүн ханддаг юм байна. Донтолт гэдэг нь дотор арх масруулах за тэгээд мөрөөдөө тоглоом сүүлийн үед ихсэж байгаа. Тэгээ энэ 2500-аас 3000 хүн одоо манайх багтаамжаараа л ингэж үйлчилж байна л да. Энээс илүү өвчлөл байгаа угаасаа. Гэхдээ энэний одоо 90% нь яг одоо нөгөө хөдөлмөрийн насны залуучууд гэдэг яг гэр бүл зохиогоод амьдарч байгаа 35-аас 49 насны хоорондох залуучууд нь 90%-ийг эзэлж одоо яг энэ өвчлөе. А тэгээ үлдсэн 10% нь яг тэрнээс доош насны юм уу? Эсвэл ахмад насны хүмүүс байх нь ш. Тэгэхээр яг л одоо энэ гэр бүлийн асуудалтай холбогдоод ирж байгаа. За саяны манай судлаачийн хэлдгээр дээр албан бус боловсрол гэдэг чинь 6 зүйл байна гэсэн тий. Тэрний 7. Тэрний 6 нь гэтэл яг сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. Харилцааны эмгэг одоо сэтгэл зүйн боловсрол олгох энэ төр гээд тэгэхээр зөвхөн нэг асуудал нь эрүүл мэндийн асуудал одоо эрүүл мэндийн тухай ойлголттой байх хэрэгтэй үлдсэн 6 асуудал нь дандаа сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой. Тэгэхээр энэ маань их өргөн хүрээний их талаацтай одоо цаашдаа ч одоо бүхэл одоо нийгэм ганц манай улс гэхгүй бүх дэлхийн орн сэтгцийн тал дээр одоо хүмүүсийг маш сайн анхааруул тэр хүмүүс маань амьдралд одоо сайн хань болно, сайн ахын амьдрна. Одоо тэрний улмаас үр хүүхэд нь сайн өсөж боож нэг юм уу те. Яг суур үндэс нь ерөөсөө л сэтгцэн эрүүл мэнд болчихж байгаа юм. За. Та тавч юу нэг товчхон ярих болов гэсэн шүү. Хөө ер нь микрофон олдсон гэсэн шүү гэсэн их ярих шинжтэй. За яг хэдүүлээ ярилцъя. За одоо яг асуудлын үнээр орж байгаа шүү. Та таваас би сая хөнгө халаалт болгоод ерөнхийдөө үс бодлын сонслоо. Хувийн гэж ойлгосон шүү. За. Монгол залуу хосуудад тулгамж байгаа асуудал яг харахгүй өөр ингэсэн орон байртай болох. А гэтэл одоо яг энэ ипотекийн 8 ч үгүй юм 6% зээл нь бол хүссэн болгонд олдохгүй байна. Тэр чинь өөрөө урьдчилгаатай байх хэрэгтэй. Дор хойж 25-30% урьдчилгаатай байх хэрэгтэй. Тэгэхээр түрээсээ орон сууц гэдэг одоо яг нэг юм хэлбэр бол маш их байна л та. Даанч одоо Монголж яг энэ түрээсээ орон сууц нэг тийм хар зах юм маягтай болцсон. Өөрөөр хэлэх юм бол төрийн төр засгийн зүгээс яг энэ орон гэрбүүд залуучуудыг бас хамруулалт тал дээр бол маш их дутагдaltaй байгаад байна л хүрхгүй байна. За одоо санаж ин л та нэг 2010 оны үед бол Алтан уягийн ерөнхий сайд тогт бол буян тухайн 1-2 гэдэг нэг хороол ингээд баригдчихлаа. За одоо сүүлд энэ мөрөнгийн даван дээр солон 1-2-гийн хороол баригдана гэж ярьж шав тавьсан. Яг баригдж эхлэегүй л байгаа. Энэ одоо ганц пич байна уу? Одоо хүнтэй болоод гэр бүл зохиогоод үрийн зулаа өнөрлсөн байна хамаагүй. Хамгийн анхны одоо анхдагч хэрэгцээ бол орон байр байгаад байдаг. Гэтэл яг одоо нэг хүссэн тэр 3-4 өрөө гэдэг юм уу одоо тэр доороо автаа зогсоолтой одоо тэр бол баг үлгэр болчиход байна л та. Айлын хажуу өрөөч хамаагүй эсвэл ингээд тийм барьж байдаг юм ингээд нэг явах нь сонголтон дээр ирсэн. Тэгэхээр энэ залуу хосуудыг орон байртай болгохын тулд ер нь яг төр засыг хараад ер нь бүтгэл хувийн ижлүүд маань яах хэрэгтэй юм бол одоо ч та бол яг 5 газраас суугсан та нар ер нь яг юу гэж харддаг юм маш тодорхой надад та нэг товчхон хариулаад өгөөч. Ер нь бол энэ гэр бүлийг эдийн засаг энэ амжиргаагийн дэмжих нь бол маш одоо төрийн зүгээс бол бодиттой дэмжлэг болно. Тэгээ одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр гэр бүлийг дэмжих тухай хууль, гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн одоо анхны хилцүүлгүүд явагдаж байна. Тэгээд манай улсын хувьд бол яг энэ гэр бүлийн талаарх эрх зүйн орчин бол маш тотмогшилтай. Ерөөсөө 1999 онд батлагдсан одоо бараг хэдэн жил болж байна уу? 26 жил тий болж байгаа гэр бүлийн тухай хууль байна. За төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого гээд 2003 онд батлагдсан одоо 15 жилийн хугацаанд 2018 онд бол энэ одоо бодлогын маань ингээд хэрэгжих хугацаанд дууссан. Тэгээ энэ хооронд бол яг гэр бүлийн асуудлаар дагнсан төрийн байгууллага нэгж байхгүй байсан учраас энэ одоо маш мундаг бодлогын баримтчиг маань хэрэгжээгүй. Тэгэхээр өнөөдөр бас төрөөс энэ гэр бүлийн талаар баримтлах бодлого бол ялангуяа энэ гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого бол маш тодорхой байх хэрэгтэй байна. Тэгээ одоо бусад улс орнуудад саяхан бид нар одоо энэ гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэлцүүлэг дээр бол ярьж байна л да. Соёлын яамныхан яг бол одоо Оросын холбооны улсад
одоо 2 хүүхэд төрүүлэх юм бол шууд одоо орон сууц өгч байна. За 3 хүүхэдтэй болоо тэрнээс дээш хүүхэдтэй боллоо гэх юм бол орон сууцын нөхцөлийн сайжруулж байна. Метр квадратын томсгож өгч байна гэх тийм. Тэгэхээр бид нар бол одоо хүн амынхаа өсөлтийн бодлоготой давхар энэ одоо гэр бүлүүдэд дэмжих ийм бодлого бол зайлшгүй бодитойгоор байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр одоо боломж байвал энэ асуудлыг бол яг тусгаж өгөх нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгээд одоо залуу гэр бүлүүдийн хувьд шууд одоо гэрлээл байранд орох ямар нэгэн боломж бол маш хомс байгаа. Тэгэхээр энийг бол бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тийм, ер нь яг социализмаас ардчлал руу шилжсэн цагаас хойш одоо 35 жилийг бид өнгөрүүлж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд төрийн бодлого ялангуяа хүн рүүгээ гэр бүл рүү чиглэсэн юм бодлого бол маш муу байсан гэж ойлгож байна. Гэр бүл гэдэг бол одоо байшингаар бол хундаам, тэ? Байшингаар зүүрлэх юм бол энэ бол хундаам. Одоо бол манай байшингийн хундаам их олон газраараа цуурсан. Энэ байшин нур хаюулд орцсон байгаа. Тэгэхээр одоо бид энэ цуурлтыг яаж зогсоох вэ? Нэмж яаж цууруулахгүй байх вэ гэдэг арга хэмжээг яаж авах вэ гэдэг ийм бодлого хэрэгцээтэй байгаа. Тэр утгаараа 90 онд төрсэн залуу өнөөдөр 35 настай. Яг энэ 35 нас хүрсэн залуу өнөөдөр ингээд архинд донтоод хар тамхи хэрэглэх нь хэрэглээд те ажилгүйд ядуурл одоо бидний ингээд гараад гудамд агаарын бохирдол хөрсний бохирдол гэж нийгмийн бүх асуудлыг ярих юм бол тэр 35 настай залуу одоо энд зогсож байгаа хгүй бүгдийг үзээд туулаа те. Тэгэхээр одоо бидэнд энэ дараагийн 35 насныг яаж бэлдэх вэ? Тэ? Ирээдүгөө бид яаж зөв одоо хөл дээр нь босгох вэ гэдэг энэ асуудлыг бид нар харах хэрэгтэй байгаа. Жишээ нь Унгарт бас яг ингээд 2 хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг жишээ нь 2 хүүхэд төрүүлэх юм бол сургалтын төлбөрийг нь төрөөс даадагч гэдэг юм ингээд тодорхой арга хэмжээнүүд авч байгаа. Тэгэхээр бид нар гэр бүл гэдээ ярихаар хүн ам зүүн бодлогыг шууд утгаараа уягдана энд. Хүн ам зүүн бодлого тий. Тэгэхээр хүн ам зүүн бодлого яригдахаар хүүхдийн асуудал яригдаад эхэлнэ. Олон хүүхэдтэй ээжүүдийг хэрхэн дэмжих үү? Хүүхэд төрүүлж байгаа эмэгтэйчүүдэд бид яаж дэмжих үү гэдэг энэ асуудал ярихаар нөгөө нэг цалинтай ээжийн асуудал орж ирж байгаа. Сая сар гаруй хугацаанд бид нар бол цалинтай ээжийн маргааныг улс таяр ярьлаа шүү дээ. Нэг хэсэг нь 50,000 байх хэвээр, нөгөө хэсэг нь 500,000 байх хэвээр гэж. Монголын ээжүүд хатуу ярил мөнгө гарч хүн төрүүлдэггүй. Гэхдээ хүн төрүүлээд гэртээ сууж байгаа ээжүүдэд бол дэм хэрэгтэй байдаг. Олон дэмжлэг хэрэгтэй байдаг. Сэтгэл санааны, эдийн засгийн, хайр халамжийн олон дэмжлэг хэрэгтэй байдаг. Тэ? Тэгэхээр энэ асуудлыг ярихаар бид нар эхчүүдийг хүүхэд төрүүлээд Монголд хүүхдээ хараад сууж байгаа 110 мянган ээж байна. 0-3 насны хүүхэдтэй 50,000 төгрөг авдаг. 50,000 төгрөг нь бол 21 онд батлагдсан мөнгө штэ. Өнөөдрийн инфляцтай уял энэ бол 30 мянган төгрөгийн дүүцэх хэмжээний юм байна. За төрийн бодлоготой холбоотой ярианууд авахсаж байгаа учраас санаагаа давхардуулаад явах уу. За миний зүгээс ярихад ер нь бол нөгөө гэрлэлтэнд бэлтгэл гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг маш сайн хийх нь өөрөө чухал байна л да. Тэгээ орчин үед бол нөгөө нэг хайр сэтгэл байхад хоёулаа аавындаа байна уу, хажуу өрөөнд байна уу, ахгүй хамаах гээд ингээл нэг гэртэл орё гэдэг ийм шийдэл байгаад байна. За тэгтэл одоо дэлхийн нийтийг харж байхад өөрийнхөө амьдрах орчноос өксүүлээд хүүхэд хийжээх, зардал бүх зүйлээ төлөвлөж ийж дараа нь гэр бүл болж хамтын амьдрал эхлүүлдэг. За тэгтэл манайхан нөгөө нэг энэ талын юм байхгүй шууд яаран амьдралд ордгоос үүдээд нөгөө нэг хадмуудын асуудал, нөгөө нэг санхүүгийн маш их бэрхшээлүүд гэл маш хэмиг туулах болчиход байдаг. Энийг нөгөө нэг хитрхийн хүндэр хүлээлттэй орцсон нөхцөл байдалд даван туулна гэхээр сэтгэл зүйн хувьд бүр ингээд уналтанд орчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг болохгүй үнтэй суудсан юм шиг, болохгүй амьдрал эхлүүлсэн юм шиг ийм харилцааг үүсгэж авчдаг. Тэгэхээр болж өгвөл гэр бүл болох гэж байгаа бол ядаж өөрийгөө бэлтгээ. Зан чанарын хувьд, сэтгэл зүйн хувьд, бие даах чадварын хувьд, амьдралын ажил үүрэг хариуцлагын хувьд, за дээрээс нь санхүүгийн хувьд өөрөө бэлэн болчоод амьдралаа эхлүүлнэ гэдэг бол чухал. Тэгэхгүй нөгөө нэг өөрөө ч бэлэн биш, нөгөө нь ч бэлэн биш, хоёулын нийлээд явхад бэлэн биш нөхцөлд амьдралаа харилцаагаа эхлүүлээд санхүүгийн болоод бүх талбар дээр ингээд асуудалтай болоод байгаа юм л та. Тэгэхээр ер нь бол бэлтгэл маш их чухал байна гэж харж байна. Тэгэхээр өнөөдөр энэ залуу гэр бүлүүдийн дунд байгаа одоо салгалтын хамгийн гол асуудал бол ерөөсөө орон сууцны асуудал байгаа байхгүй. Тийм учраас бид нар цаашдаа иргэдтэй орлогод нийцсэн орон сууцны бодлогыг л Монголын төр явуулах хэрэгтэй. Тэр тусмаа өнөөдөр одоо юу гэдэг 40 хүртэлх насны нэгээс дээш хүүхэдтэй яг огт орд нь одоо орон сууц авч байгаагүй энэ иргэдэд зориулсан бид нар одоо ипотекийн хөтөлбөр гаргах гэдэг одоо судлаад байгаа даа шүү дээ. Тэгэхээр ипотекийн 6% хөтөлбөрийг заавалчгүй тийм бүх хүнд авдаг юм хөтөлбөр биш. А яг 6% болвол
ерөөсөө урд өмнө орон сууц авч байгаагүй тийм ээ нэгээс дээш хүүхэдтэй гэдэг ч юм уу тийм. Гэхдээ энэ би нөхцөл бас эцлэг байгаа шүү тийм. Өнөөдөр зарлцж байгаа шүү тийм. Тэгээд нэг 40 хүртэлх насны ч гэдэг юм уу ингээд 1-2 хүүхэдтэй одоо тэр юунууд гэр бүлүүд энэ 6% нь явдаг. А бусад тэр одоо очир зогсоод байгаа юунууд нь бол шаталтай хүүтэйгээр одоо зах зээлийнхаа зарчмаар явдаг. Нэг ийм зарчмаар явахгүй бол хүн бүхэн 6% зээл өгнө үйл байхгүй шүү. Цагдаа сэмнэгтэй хүмүүс ирсэн байгаа. Хоёроос арай тусгаалаад асууж байгаа шүү. Тодруулаад анхдагч хэрэгцээг хангаж чадаагүй учраас энэ залуучууд цэцэл цаанагаар унд юм хажуудтай үл ойлголцт юм уу те архинд их орж байна. Арх их ууж байна л да. Тэгээд одоо ч цагдаагийн байгуул дээр яг энэ хамтын амьдрал зохиодшоод энэ арх дарстай холбоотой гэмтэр толбогдож байгаа одоо тоо баримтууд нь өсдөг юм уу яадгийн тэжээл одоо яг насны үечлэр авч үзэх юм бол тэдэн насны осуудын дунд одоо яг архтай холбоотой энэ гэр бүлийн маргаан гарч тэр нь эцэстээ хүчирхийл болж хувирдаг юм уу? Тань дээр ямар мэдээлэл үүд юм бол? Тий, цагдаагийн байгууллагууд бол түрүүн би хэлсэн шүү дээ 15-аас 35 насных нь 53%-ийг эзэлж байна тий. Энэ нь эргээд ингээд судлаад аваад үзэхээр бас л согтууруулах хүндээ зүйл хэрэгэлсэн үедээ тий. Гэртээ агсан согтуу тавих үед юм уу? Эсвэл альва асуудлыг ярилцаж шийдээгүй болмоос мөн л эргээд тэр асуудалд давхарцсан. Тэгээд бусч юугаар аваад одоо түрүүн манаас сэтгэл зүйч хэллээ л дээ. Төлөвлөлт. Ерөөсөө төлөвлөлт. Ингээд Европын орнуудыг ингээ хараад гар бид нэр хэлж 40 гараад гэр бүл болоод байна. Гэтэл манад 20 гараад 30 гараад залуухандаа гэр бүл. Гэтэл Европын орнд яагаад тэгээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө төлөвлөлттэй. Бүх юм төлөвлөлттэй. Ингэж яваад 40 хүрээд ингээд ерөөсөө амьдралаа ингээд төлөвлөсөн. Тэр үед ингээд тодорхой байр сууриа эзэлсэн тий. Ажил хөдөлмөртэй болцсон. Гэтэл манад бол одоо ажил хөдөлмөр сургуулаа төгсөөгүй эцэг их болж байна. Оюутан байж байгаад эцэг их болж байна гэдэг маань эргээд төлөвлөлттэй асуудал бас байна л дээ. Тий. Үнэхээр одоо бүр яхаа мэдхэ байсан нэг үннээ бас ярьж болно шүү дээ. Би яг ингээд уугаад байд юм а тий. Наа та нар намайг яга аргичин гэдэг. Надад өнөөдөр ингээд амьдрах орон байрч алга байж гэдэг юм уу? Тийм тохиолдол байж болох уу? За ихэнх тохиолдлууд ерөөсөө л санхүүгийн бэрхшээл, за ядуурал, за дээрэс нь гэр бүл тусдаа одоо ажил хийж байна. Нэг нь оюутлогоод гэдэг юм уу те хөдөө ажилдаг тэр ард ихнэр нь одоо хүүхдээ хараад байх хооронд гэр бүл одоо хол хөндөө харьцаа үүсээд за тэгээд эргээд амьдралаа одоо бүтээх зүтгэсээр байтал одоо дийлэхгүй байна гэдэг. Тэгээ манайх нэг 1800 2000 гэдэг нэг утастай байдгийн тэр утас маань одоо яг өвчлөөгүй мөртлөө яг юм болгоомжсон асуудалтай. Өөрөөр хэлбэл яг сэтгцийн өвчин гэдэг чинь өвчлөгдсөн онцлогдсон хүмүүсийн тустай. Яг одоо энэ донтолтын асуудал босод тэр гэр бүл салаад сэтгэл зүйн хямрал энэ төр чинь дандаа тулгамдсан тэр завсрын өвчнөд ороод явчихдаг. Тэд нар маань яг эмнэлэгт одоо хэвтээ дэмжлүүлэн кейсээ илүү тэр утсаар зөвлөмж их авч ийн. Тэгээ гадуур сэтгэл зүйчнэрт маш их ханддаг. За тэгэхээр донтолт гэдэг өвчин өөрөө олон жил үргэлжлэдэг архаг явцтай өвчин. Энэний одоо анхны шалтгаан нь одоо бид нар сүүлийн одоо гадаадын одоо сургалтанд манай эмчнэр хамрагдаж байгаа судалгаанаас харахаар ерөөсөө гэр бүл. Тэр хүн хүүхэд насандаа ямар нэгэн гэр бүлд асуудалтай байсан хүн хожим насанд хүрсэн хойноо донтох нь одоо эрсдэл өндөртэй гэж үзээд байгаа. Тэгээд тэр хүүхэд насандаа хүн хүчирхийлэлд өртөж болно. За янз бүрийн одоо эцгийн салдаас те хүчирхийлэл бэлгийн болон одоо сэтгэл санааны энээс болоод тэр одоо хүүхэд насанд авсан гэмтэл нь хожим хойно нь ямар нэгэн байдлаар донтолтоор юм уу өөр сэтгэл санааны хямралаар ингэж илэрч гарч ирдэг. Тэгэхээр ерөөсөө архины хамаарал, мансуурлын хамаарал за сүүлээд гарч байгаа за тэр технологийн холбоотой хамаарлыг тусад нь үзлээ гэхэд арх мансуурлын одоо бодисын хэрэглээний донтолтод ерөөсөө л анхдагч урьдчилан сэргийлт гэр бүл гэж үзээд байгаа. Ерөөсөө л хүүхэд насанд нь одоо хүүхдийг одоо таатай орчинд өсгүүл тэр хүн одоо мэдээж зөв хүн болно. Тэгэхээр одоо бид нар ингээд гэр бүл одоо сүүлийн энэ тоо мэдээгээр их салдна гэдэг чинь ирээдүйн донтогч нар бас төрөөд байгаа юм биш үү? Маш олон одоо их хэмжээгээр төрөн гарах магадлал өндөр болоод байгаа байхгүй юу? За одоо нэг мэдүүлээ ярина зөв. Тэр юу гэхээр энэ байрны үн ханш бол одоо зогсолтгүй өсөж байна л да. За коронавигоос хойш бол нөгөө манай химэл нисэх гэдэг химэл дагуулаас төрүүлээд энэ октябрь руу явчлаа л да. Тэгээ би санаж байна 2021 он ч коронавигийн үеэр бол байрны метр квадрат бол сая 800-аас 2 сая 500 байсан. Одоо 3 сая 500 шинэ байр болтохгүй. Хуучин байрууч бараг 4 сая руу дөхөө явчихсан тий. Хуучин бол 1 метр нөгөө квадрат бол $1000 бол ер нь тэнцдэг байсан боловч төгрөгийн ханш маань өөрөө шал арчиж байна л да. Юу ч биш болчихлоо. Үнцэнгүй болж байна тий. Одоо 20,000 төгрөгөөр одоо ер нь нэг 10 жилийн өмнө бараг 2 тор дүүрдэг л байлаа шүү дээ. Одоо юу нэг ширхэг ч юм авч хүрхээ байсан байна. Тэгээ одоо энэ дээр тоо байрнууд харуулж байна л да. Одоо орчин үеийн залуучууд ерөөсөө эцэг ихтэйгээл цуг амьдардаг. Яагаад бол орон байр авах болцоо байхгүй. Тэр ч удаа энэ эцэг ихээ тэтгэврийн зээлийг сар жилээр нэг аваа явчихдаг. За тэгээд энэ их хурлын гишүүд ч гэсэн одоо ингээл санаачлах гал одоо ингээд ийм заавал одоо тэр нэг 8% ингэж босго гэж тогтоож 80 м квадратаас доор байх ёстой ч гэдэг юм уу. Тийм байх ёстой. Одоо чинь 120 м квадрат хүртэл одоо ингээд
олох ёстой гэж ярьж байгаа юм тийм. Мэдээж одоо залуу усуд бол нэг 2-3 хүүхэдтэй байлаа гэхэд бол нэг 25-аас 30 м квадрат бол яагаад ч багтахгүй шүү дээ. Тэр чинь нэг өрөө тийм. Тэр чинь нийтийн байраас ялгаагүй болчих гээд байна л да. За одоо эсгэл зүүч гэсэн ингээл хилжил байгаа тийм. 3 бол гэр бүл дотор нэг нь одоо юм санхүүгийн юм одоо ингээд ийм байдаг гэж хэлж байгаа. Одоо ийм судалгаа хүртэл гарсан байна. Яг одоогийн нөхцөл залуу гэр бүл бол хамгийн багадаа хоёулаа 5 сая төгрөгийн сартаа ашиг орлоготой байж ээж 3-4 жилийн дараа нэг 50-60 м квадрат байр авахны хэмжээний одоо мөнгө цуглуулна гэж байгаа. А нөгөө идэж байгаа өмсөж зүг нөгөө ахуй хэрэглээгээ бүр 100% таанжил таарж ийн л та. Тэгэхээр зүгээр бодит байдал маань яг ийм байгаад байдаг. Төр засаг бол одоо юу гэдгийг нийгэм хамгааллын яам ч гэдэг юм уу, барилга хот байгуулалтын яам маань ингээл одоо энэ жил ингээл 25 хонд шинэ байшин барилга барина. Зөвхөн одоо залуу гэр бүлийг дэмжээ зогсохгүй түрээсээ орон сууцын хөтөлбөрийг ч гэсэн одоо цаашаа явнаа л гэж байгаа. Гэтэл одоо нөгөө нэг олон нийтийн сүлжээ ингээд энэ байрны группуудыг харахаар ерөөсөө л энэ одоо энэ хашаа байшин, хажуу өрөө, нийтийн байртай эсвэл хуучин нэг өрөө хайсан зар бол битүү. Яах вэ үлзий удаг чинь. Орон сууцны асуудал маш чухал. Тэгэхээр энэ урьдчилгаа төлбөрийг нь одоо багасгадаг. За одоо энэ Лувсан Жамс гишүүний хэлснээр метр квадратын томсгож өгдөг. Ер нь хүн амьдралдаа одоо залуучууд яагаад гадаад ажиллаад байна вэ те? Яагаад одоо илүү цалинтай ажил хийхийг хүсээд байна? Энд чинь нөгөө нэг манай одоо улсын хувьд бол нэг 2 өрөө байртаа болчих гал ингээл амьдралынхаа төлөө эрчүүд маань одоо эмэгтэйчүүд маань зэрэгцээд ингээд зүтгээд байгаа шин. Тэгэхээр би бас түрүү хэлсэн. Ерөөсөө энэ тэр хууль санаачлаад одоо хууль гарах гэдэг бол тэрдээ л маш тодорхой тусгаад үг. Тэ? Ерөөсөө энийг бодлогоор л өөрөөсөө энэ залуу гэр бүлээ яаж орон сууцж болох вэ гэдгийг дэмжиж өгөх л бол айгүй чухал байгаа тийм. Өнөөдөр тийм тодорхой одоо хуульчилсан тодорхой бодлого юм бол байхгүй байгаа шин. Тэ? Одоо ингээд хөдөлмөрлж байгаа л нэг 2 өрөө байрны урьдчилгаа авдаг. Гэтэл аль хэзээний 2 3 хүүхэд төрсөн байгаа гэдэг. Тэгээ тэр хүүхдүүд одоо яг тийм байранд одоо өсөх орчин боломж нь ямар байх вэ гэдэг ингээд анханаас нь л ерөөсөө залуучуудаа одоо орон сууцаар нь яаж дэмжих үү гэдгийг л бодлогодоо тодорхой тусгаад өгөх шаардлагатай байна. Одоо бид гэр бүлийн яамтай болжээ. Тэ өнгөрсөн онд л гэр бүлийн яамтай боллоо ш. Монгол улс 35 жилийн дараа гэр бүл рүүгээ харж энэ гэр бүлийн бодлого руу харахгүй болохгүй гэдэг төрийн одоо бүтцтэй болж байгаа нь маш сайн. Тэгэхээр энэ нэг өдөр орон сууц бариад нийтээр шийдэгдэх асуудал биш. Тэ? Мэдээж төрийн байгууллага одоо яам тамгын газар ч гэдэг юм уу хувийн хвшилтэйгээ хамтраад залуучуудыг аль болох хөнгөн одоо байдлаар анхны хэрэгцээг нь хангах энэ бодлогыг л хийх хэрэгтэй. Ер нь бол залуу гэр бүлүүдэд 5 6 одоо чиглэлээр дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага байдаг. Санхүүгийн дэмжлэг, орон сууцны дэмжлэг, тэ? Дээр нь одоо ажил хөдөлмөр эрхлэх боломж, боловсрал олгох асуудал гэр бүлийн. Тэгээд нийгэм соёлын асуудал, нийгмийн дарамтуудыг энд багасгах, энэ уламжлалт хандлага бид нар байхгүй болгох. Энэ асуудал руу орохгүй бол орон сууц барьж оруулаад ч салалт болох нөхцөл байж л байгаа. Байж л байгаа. Тэгэхээр мэдээж гэр бүл нийгмийн хамгааллын яамтай болсон. Өмнө бид нар бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж байсан. Одоо гэр бүл гэдэг өгүүлбэр үг энэ донд орж байгаа учраас тий. Тэгэхээр гэр бүл рүүгээ анхаарахгүй болохгүй нэ гэдэг энэ асуудлыг 35 жилийн дараа манай төр харж ямар ч хэсэн гэр бүлийн яамтай бид боллоо. Одоо гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийн төсөл явж байгаа. Энэ хуулийн төсөлтөө энэ залуу гэр бүлээ хэрхэн яаж ер нь гэр бүлүүдийг дэмжих вэ гэдэг энэ бодлогын асуудлуудаа хийх байх гэж найдаж байгаа. Хийхийн тулд ямар нэг хэдэн дарга нар нэлж суугаад хийх биш. Нийгэмд хилцүүлэг өрнүүлээсэ гэж би бол бодож байгаа энэ хуулийн төсөл дээр. Олон хилцүүлгүүд өрнүүлээд гэр бүлүүдэд ямар олон асуудал тулгамдаад байна. Тэгжээч энэ бодлогоо бид нар зөв хийхгүй бол нэг бодлого хуульгээ хийчдэг, нөгөөх нь дахиад нэг өрөөсгөл юм болсон. Энийгээ ингэхгүй бол болохгүй нэ гэд тэ. Тэгвэл энэ гэр бүлийн хөгжлийг дэмжих хууль гэдэг зөвхөн энэ хуулиар шийдэгдэхгүй шүү дээ. Энийг дагсан асар олон хуулиудын асуудлууд яригдах. Дагаж өөрчлөгдөх байх тэ. Тэгэхээр яг хуу сайн зүйл нь гэр бүлийн яамтай болсон. Тэгэхээр одоо яам маань ажиллаа сайн хийх байлгүй дээ. Нийгэм хамгааллын сайд, инх хамгааллын барилгын сайд Бацуур нь бас харж л байгаа гэж найдаа тий. Хууль эрх зүйн орчин юуны төрөнд байж ийж бодлого хэрэгжинэ. Уялдаа холбоонууд явна, салбар дундын юмнууд явна. За гэтэл нөгөө 99 онд батлагдсан хуулиар яваад байгаа. За сүүлд их хурлд гэр бүлийн тухай хуулийг шинжилэн найруулж өргөн бариад 4 засгийн газар энэ үр үзээд батлагдаагүй явж байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал нэлээд их өөрчлөлтүүд юмнууд бол явах байсан. Гэвч харамсалтай нь батлаагүй. За батлаагүй учраас энэ салбарын эрдэмтэд хэлэлцээ түрүүний яриад байгаа энэ гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг одоо хэлэлцээ таврын чуулганаар өргөн барих сонсгол энэ төр хийгээд явж байгаа. Тэгэхээр нөгөө хууль эрх зүйн орчин байна гэдэг чинь өөрөө
бодлого цаашаад үргэлжлэх, тэрэн дээр ажиллах мэрэгжилтнүүд санаа оноогоо тавих юм үндсэн юмнууд явж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол нөгөө яг энэ орон сууцны тухайд би хэлэхэд хувийн бодлоо хэлэхэд бухын доотхыг харж үнэг турж өгнө гихчээр төр зосхийг хараад байртай болох юм болов орон сууцтай болох юм болов за арай гэж нэг орон сууцанд ордог нөгөө моргежийн зээлтэнд ордог. За гэтэл 60 эдийн саяын зээл тавьчаад тэрийг 3 нугалж төлнө гэдэг чинь цэвэр шулаа авахгүй. Цэвэр шулуулж байгаа юм. Амьдралынхаа бүр хайран онжилууд, хайран ажил хөдөлмөр хийсэн санхүүгийн асуудлаараа шулуулж байгаа. Тэгэхээр бухын доотхыг харж үнэг турж өгнө гэж яхаар одоо би нэг дүүгийнхаа жишээг ярихад манай дүү 5 жил хөдөлмөрлөөд за 2 давхар цэвэр бохроо шийдсэн, сурвалдгаар шийдсэн, сайхан хаус бариад амны орон сууц бариад ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр болж өгвөл нөгөө нэг өөрийнхөө чадамжуудыг бий болгоо. За нөгөө нэг 3 чухал чадамж яриад байдаг. IQ, EQ, LQ буюу энэ 3 чадамжийг яриад байдаг. Тэгэхээр тэр дундаа нөгөө нэг хөдөлмөрлөж мөнгө олох гэдэг энэ чадамж чинь хүний амьдралын хамгийн чухал чадамж байхгүй. Тэгэхээр энэ тал дээр нөгөө нэг ажлын байрууд байгаад байдаг. Ажил хийх хүн байхгүй байна гэдэг юмнуудыг маш их ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр би ийм ажил хийх хүн биш ээ. Энэ бол миний мэрэгжил биш ээ гэдэг нөгөө нэг ажлыг голоол яваад байдаг. Ер нь бол багаар хөдөлмөрлөж санхүүгийн хувьд хөл дээрээ тогтно гэдэг хүн болгоны хувьд байх ёстой хамгийн зөв шударга зарчим. За тэгтэл нөгөө өнөө цагийн хамгийн том асуудал бэд тавьж, мөрий тавьж мөнгө олдгоос өксүүлээл амар хялбар аргаар хөлчих гэсэн энэ нөхцөл байдал чи өөрөө эргээд нөгөө санхүүгийн асуудал бүр живүүлж байгаа байхгүй. Тэгэхээр болж өгвөл өөрийн гэсэн санхүүгийн бодлоготой байгаач ээ гэж залуучуудаа уриалгах гэдэг. За хос өөр ахмадаа ийм байна. Танай цагдаагийн байгууллагт одоо анх удаа ажилд орж байгаа амьдралаа эхлүүлж байгаа одоо олон залуучууд байна. Хосч байна те. Тэгээ эмэгтэй ч эрэгтэй ч байна. Зүгээр цагдаагийн байгууллагаас одоо ингэж яг одоо өрх тусгаарлаж байгаа залуучуудаа орон байраа хангаж юу яадгийн та нарыг одоо жишээ нь заавал хэдэн жил ажиллаад ингээд орон сууцтай болно. Эсвэл одоо эхлээд түрээс байж байгаа дараа нь өөр юм болдог ч юм уу. Тийм байдаг юм яа. Яг цагдаагийн байгууллагын хувьд бол шин залуу гэр бүл залуу албаагчдыг бол дэмжихэр тийм бодлогод явдаг. За байрны одоо тодорхой банктай холбоод гэрээ хийс банкуудтай гэрээ хийгээд холбогдох арга хэмжээг авдаг. Энэ дээр болохоор тодорхой ингээд хувийн аль болох боломжтой нөхцлөөр банктайгаа тохиролцоод гэрээндээ юу гэж заасан тэрнийхээ дагуу бодлогод бол хэрэгжээ явдаг. За эх жилээс бид нар үндсэндээ хуримтлын санд үүссэн одоо мөнгөөр бид нар дахиад одоо 500-аас 600 тэрбум төгрөгийн одоо их усруудыг жил бүхэн энэ ипотекийн одоо зах зээл рүү нээлүүлэх чинь. Гэхдээ хамгийн гол нь бид нар зорилттой бүлэглэгээ болгож байгаа. Өнөөдөр шинээр гэр бүл болсон залуучууд анх удаа байр авж байгаа одоо иргэд за мөн амны орон сууц гэр хороолт байгаа амны орон сууцаа барьж байгаа иргэд за тэгээд гэр хорооллоос одоо байшин руу орон сууц руу одоо шилжиж байгаа иргэд тэгээд төрийн албан агч нар гэсэн одоо энэ зорилттой бүлгүүлээд орлого багтаа иргэдлөө зохирсон одоо бид нар энэ ипотекийн зээлийн одоо зээлүүдийг одоо тухай гаргаж ирж зарлах гэж байна. Хотын эмнэлгүүдээс хамгийн захын хороололд байдаг гэр хороолт дунд байдаг ганц эмнэлэг шүү дээ. Тэгээ манай эмнэлэг маань өөрөө одоо ингээд төвийн халаалтай байхгүй. Уран зухаар ажилдаг. Тийм шүү 21-р зуун. Тий. Тэгээ одоо манай эмнэлэг чинь 100 жилийнхаа одоо 2-3 жилийн дараа хийх гээд байдаг. Эмнэлэг 20 анх 1929 онд хий судлалын больниц гэж байгуулагдажсэн. Тэрнээс цагаас 100 жил болоод 90 жил 95 жилгээ сүртэй тэмдэглээд байдаг. Нөгөө эмнэлэг маань яг хуучнараа. Тэгэл манай үе удирдлагууч одоо нэг халаалттай болчих юмсан, нэг төвийн шугамд холбоод бохир цэвэртэй болчих юмсан гэж явсаар байтал цаг хугацаа маш их өнгөрч байгаа. 25 онд хийн гээгүй юм уу? Яана гэдэг ба. Одоо нэг тийм мэрэгдэл байгаа. Тэгээ одоо тэр маань бүтчүүл одоо сайн л манай удирдлагууд л одоо байнгын л одоо энэ тэнд яриад л одоо ерөөсөө л эхний ээлжинд бид нар анхдагч хэрэгцээ болчоод байхад чинь юу ажилчтай орон сууцаар хангах тэр бол бүр дараагийн асуудал шүү дээ. Тэгэхээр ч одоо ядаж нэг өөрийн зухаа халаад одоо тэр чинь нүүр шатаагаал тэр манай 55 биш 550 орто эмнэлгийн чи халаагаа сууж штэ. Тэгээ халуус жолигтой гоочгүй. Тэгээ нөгөө архаг өвчтдүү чи усанд орно. Анхных нь хэрэгцээ хангахдах байхад бид нар тэнд хүний ирэх яриад ерөөс ямар ч боломжгүй байгаа байхгүй. Сайхан эмнэлгийн үйлчлэгээ үзүүлэе гэж. Гэр буртаг өтгөн шингэнийг бол өдөр болгон сэвэрлэх хэрэгтэй болно шүү. Тийм. Тэгэхээр ч одоо тэр ядаж эмнэлэг маань нэг төвийн халаалттай холбогдчихвол одоо болох гэдэг шүү дээ. Тэгэл амар том юм яриад идэг хэрнээл уурын зүгтээ халаагаад сууж идэг. Тэгэхээр чин тэр орон сууцны асуудал дээр ажилчид ямар ч дэмжлэг байхгүй. Манай ажилчид яг ихэнх нь яг шараад одоо тэр ойролцоо амьдэрдэг л да дандаа л гэр ороод тэгээд өөрснөө яг цалингийн зээлээр ороод ирээгээд 20 30 жил ялгаа байхгүй ингээл төлөөл явж л байгаа харагддаг. Бид бол буруу утсан цагдаа эмчнэрийг бол өрнөх давуу байдаг юм байна. Цаамчлаараа тэгээд
За манайхан яа урдаа байгаа сайхан халуун кофег уугаараа. Тэгээ манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг энэ эрч хүчний глюкозтой ус байдгийг маш их зөөлхөн хамтдаа та нар сая баг намайг баг хийж амжааг батал бүгд задлаад уучих шиг боллоо тийм. За тэгээд нийтдээ 3 төрлөөр худалдаанд гарч байгаа. Бүх одоо худалдааны төв супермаркетууд бол одоо тавигдсан байдаг. За сая өнгөрдөг шинэ жил болон цагаан сараар бол хүмүүс нэлээд ам сайтай байсан. Тэгээ баярын ширээн дээр бол ихээхэн заларсан. За 3 янз байгаа. Тэгээд энэ хосоор ахмадын урд байгаа цэнхэр өнгөтэй нь бол энэ бүх насныхан зориулсан өдөр тутмын нөгөө нэг эдсийн одоо дутагдлыг бол нөхөх. За хүүхэд багчууд эмэгтэйчүүд өндөр насны бүгд орж байгаа. За манай амар санаа гэр бүл судлаач урд байгаа ноогоо өнгөтэй нь бол энэ фитнес спортоор хичээлт энэ хөлсийг ялгаруулдаг одоо хүмүүс зориулсан. Тэдний ялангуяа одоо энэ бизнес гадагшсан одоо хөлсийг нь одоо нөхөх тийм ээ. Энэ одоо эрд цус нь бол явж байгаа. За миний урд байгаа бол улаан өнгөтэй нь бол энэ зөвхөн одоо нэлэг болон дотоод эрхтний шүүрлийн булчирхаанд одоо илүү үр дүнтэй гэж одоо яригдж байгаа. Тэгээд та бүхэн маань тэгээд сонирч байгаа бол ингээ худалдааны төвдөр байгаа шүү. Маш их зөөлхөн хамтдаа шүү тийм. Та бүхэн сайн амтсан баг тийм. Ер нь та тавч зүйлдээ намайг бараг загны ханал руу орж явах шиг байна те. Их хөвтэйхээр гэсэн шүү. Ер нь жоохон дайрч байна. За одоо тэгвэл ингэ зөө. За орон сууцны асуудал тэгвэл ийм байд юм байна. Бүгд л ингээл асуудал байна. За яг хоо Монгол Улсын засгийн газар ингээл одоо оюутны ерөнхий сайд ингээл энэ 2025 оныг одоо залуучуудын жилгээ зарлцсан яваад байдаг тийм. За эн чинь цаагаараа гэр бүл гэж би ойлгоод байна шүү дээ. За явж байна салбар хоорондын сайд. За ингээл орон сууц барина л гэж байгаа. За тэгэл хүлээж ин тийм. За энэ салбарын сайд нь одоо ингээ байж лээ л да. Залуу хөлтэй болон залуу гэр бүлд одоо энэ орон сууцны дэмжлэг үзүүлнэ л гэж одоо надар тэнийг 2 дугаар одонгоос гадна бусад зүйлүүд нь ч орсон баг. Нөгөө цалинтай ээжийн 50,000 жаригдчихл байгаа. За тэгээд энэ хамтлан сайд чинь ингээ гадаадынхантай ингээ уулзаалах одоо яавал одоо хэм төсөр гараар ингээ энэ залуу гэр бүлүүдийг орон сууцаар хангах бай гэл ингээ яригдчихээн. За Батцуур сайд барилга бот байгуулалттай бас ингээ яригдаал байна. Архитект их тэмцэлээ. За архинаас нэг боллоо гэдэг. Нөгөө арх ус уусууч гэсэн шүүхтэй цагдаа дөр очихоор ингээ би ингээ санахгүй байна. Би ингээ арх аваад удсан. Тэр арх руу буруугаач гэж байна. Эсвэл тэр шүүх гурлын тогтоол дээр тэр арх усуу өөрөө буруутаад 20 хаал болон өөр бусад зөрчлийн хуулиар яаш идэглээ авч байна. А тэгвэл бидний өнөөдөр яг энэ арх болон арх удаг үнтэй тэмцэж байгаа арга барил маань юу нэг биш юм биш үү те. Одоо юу гэдгийг 21-р зуун гарчлаа. Тэгээд дэлхийн улс орнуудыг харахаар ингээд тэр нэг лонготой нэг алкогол болон тэрийг нэг уудсан хүнээсээ илүүтэйгээр энэ улс орны систем тогтолцоо маань юу нэг л биш байгаа юм биш үү. Бид юу н одоо яг нэг арга тактик гэдэг юм уу энэ бариад одоо те энэ арга барилаа нэг өөрчлөх цаг нь болцсон юм бол би таваас асуугаад байна л да. Цагдаагийн байгууллаас ингэж байгаа. За иргэдийн өрөөсөө цаа үлд нь нөлөөлөё. Ер нь бид нэр баривчилж үзлээ тий. Арга баривчилж үзлээ. Торгож үзлээ тий. Янз бүрийн үе шаттай арга хэмжээнүүдийг авч үзлээ. Сүүлийн үед болохоор манайх гэр бүлийн хүчирхийллээс ер нь тэмцэх чиглэлээр иргэдийн цаа үлд нь нөлөөлөё. Тий. Одоо манай сэтгэл зүйчин амар санаа байна. Бус сэтгэл зүйчнүүдтэй хамтраад иргэдлөө зориулсан зорилттой контент видео хийж байна тий. Тэрнээс гадна зураг товцуудыг нилээдгүй цахим хуудасаар дамжуулж иргэдлүүгээ чиглэж байна. Тийм. Энэ бол иргэд тэрийг нилээд мдээгүй байсан зүйлээ мэдчихээн. Ийм учиртай байсан юм уу гэд иргэд бол нилээдгүй амсдаг. Тийм ийм зүйл байсан. Энийг ингэ болгочих юм биш үү? Сэтгэл зүйчдэр очивол энийг ингэчих юм биш үү? Цагдаагийн байгууллагад энэ талаараа хуулийн эрх зүйн мэдлэг авах юм биш үү? Жишээ нь 107 үн төлбөргүй холбогдоход би ингээд хууль эрх зүй болон сэтгэл зүй мэдээлэл авчих юм биш үү ч юм уу. Тэрийг иргэд ерөөсөө мэддэггүй байсан. Хаана антгаж мэдэхгүй ингээд хүчирхийл дам охирогч болоо яваад идэг. Иргэдлүүг яхаар тэр иргэд тодорхой мэдээлэлтэй болж байна л. Гэр бүл гэдэг бол хамтарч амьдралыг босгох гэсэн утгагүй юм болов уу гэж боддөө шүү дээ. Хамтарч хөдөлмөрлөж, хамтарч зүтгэж, хамтарч үр хөвгтөө өсгөнө гэдэг. Хамтрна гэдэг маань юу гэхээр аль талаас адилхан хүч нөөц болцоогоор нэгдхийг хэлж байгаа юм болов уу гэж бодож. Би энийгээ хүлээн зөвшөөрдөг, би энийгээ сонсдог, ижил тэгш эрхтэй байх хэрэгтэй. Илүү хэн нэг нь илүү эрхтэй байна гэж байхаараа л энд бол хүчирхийллийн ямар нэгэн хэлбэр бол эндээс үнэртэн гэсэн үг. Юу гэвэл өөрийнхөө үзэл бодлыг тулгах, өөрийнхөө байлгах гэж оролдох. Ийм зүйлээс бид нар хол ангид байх хэрэгтэй. Тэгэхээр гэр бүл гэдэг бол бие биенийгээ сонссон, эвсэг, эв нэгтэй хамтч ийм халуун дулаан айл байгаасай л гэж боддог шээ. Ер нь бол яг хуу бид нар одоо архитай биш тархитай тэмцэх цаг болцсон байхгүй юу? Архитайгаа бид нар тэмцэх хэрэгтэй байгаа. Бид нар ёс суртахуун ухамсар гэдэг юм мартсан. Тэ? Бид нар бол халамжийн бодлого гэдэг юмд хавтгаараад нийтээрээ бэлэнчлэг сэтгэлгээнд ингээд живцэн ийм л улс оронд бид нар амьдарч байгаа. Тэгэхээр би яаж ажил хөдөлмөр хийх вэ? Тэ? Би яаж амьдрал ахуйгаа дээшлүүлэх вэ?
би яаж одоо те цагаа үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэдэг ийм асуудлууд руу бид нар анхаарах цаг болцсон. Нэг талаасаа. Нөгөө талаасаа энэ 30 гаруй жилийн хугацаанд бид нар бол зүгээр тасан сэргийлэх л арга хэмжээ дандаа авчихсан. Бид нар өрсөлдөн сэргийлэх арга хэмжээ ерөөсөө хийгдэггүй. Хатуу ярил. Тэгэхээр манай улсын өнгөрсөн 30-аад жилийн бодлого бол тасан сэргийлэх бодлого дандаа явсан. Гэтэл нэргэсний хойно хашгираад бид нар юу шийдэх вэ? Одоо бид нар нэргэсний хойно хашгираа сууж байгаа байхгүй юу? Нэрхэхээс нь өмнө бид нар те хүчрхийл үйлдэхээс нь өмнө, арх уухаас нь өмнө, асуудалд орохоос нь өмнө таниулдаг, мэдүүлдэг, ойлгуулдаг, мэдлэг мэдээлэл өгдөг ийм системийг бид нар хийх ёстой. Бид нар хүүхдүүдээ залуучуудаа загнаа суудаг. Энэ хүмүүжилгүй, энэ ёс суртахуунгүй, энэ заван гэж. Гэтэл тэдний байгаа байдал бидний толь байхгүй юу? Бид нар хэнийг хүмүүжүүлж байгаа юм? Тэ? Ирээдүйн аав нарыг бид нар хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ гэдэг асуудал дахиад ээжний гартал орж байгаа. Өнөөдөр бид нар эрчүүдээ бүгдийг архиуж гинэ гэдэг муу мухаа байна. Тэ? Бараг одоо эр хүнгүй байвал бараг сайхан амьдарч байгаа ч юм шиг асуудал болж байгаа хэдий ч гэсэн нөгөө талдаа үнэхээр эрчүүд хүчрхийл үлдэж байгааг үл үлдэж байгаа. Нийтдээ нийт гэмт хэргийн одоо 90 гаруй % эрчүүд үлдэж байна хүчрхийлээ. Энэ тоо статистик бол баримт шүү дээ. Факт байхгүй. А гэтэл тэр эрчүүдийг хэн төрүүлж өсгөж хүмүүжүүлж байгаа вэ гэдэг асуудал. Ахаад ээжүүдийн асуудал ярьж байгаа. Ээжүүд ямар үлгэрлэл, тэ ямар зөв хүмүүжил, ямар ёс суртахуун, ямар ухамсар хүүхдүүдтэй төлөвшүүлж суулгаж байгаа вэ? Ээжүүдэд тийм боломж байна уу? Тэ гүйж гараад ажиллаа хийгээд орой нэг хагас дутууын төгжрөл дундаа манарч орж ирээд баг хүүхдээ хүмүүжүүлэх нь итгэл хүүхдтэйгээ хамт байх боломж байхгүй шүү дээ. Ажил хөдөлмөрөө хий гэл ерөөсө амьсгаа авах завгүй гэж. Тантай санал нийлж байна. Тийм учраас бид нар ингээд бүх асуудлуудаа ингээд орон сууцтай л болчихвол гоё болчих гээд байгаа юм шиг те альсвал одоо төрөл бодлого хийхгүй бол гоё болчих гээд байгаа юм шиг харах гэхээс илүү мэдээж энэ бол төрийн хийх үүрэг мөн. Залуучуудаа гэр бүлүүдээ төр зөв бодлого хийгээд дэмжиж асуудлыг нь те зөв системтэйгээр зохион байгуулж хийх үүрэг бол төрийн үүрэг шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа бид тэр 35 жил те иргэнэ хайцсан төр одоо л иргэд рүүгээ анхаарч эхэлж байгаа байхгүй. Анхаарахтаа яасан бэ гэсэн чинь өө ядуу байгаад байна мөнгө үгүй, өө хэцүү байгаад байна хоол үгүй, өө өст баг очиж орон гэрийн цэвэрлж үгүй гэх нь холгүй шахуу байгаа энэ бодлого бол биш. Гэдгийг л бүх тоо баримт статистик нотлоод гаргаж ирээд тавьсан байгаа. Хувь хүнд байх ёстой боловсролуудыг олохгүй болохоор, мэдлэгийг олохгүй болохоор харилцааныхаа зөрчлийг яаж шийдэх юм мэдэхгүй байгаа. За их нэртэйг нэг муудалцлаа. Хамгийн хайртай хүндээ маш их гомддог. За тэгээд тэрнээсээ болоод нөгөө нэг гомдлоо тайлахын тулд өөрийгөө буруугаар илэрхийлдэг, харилцааных нь асуудал бүр томордог. За ингээд эхлэнгүүт өөрийгөө тайтгаруулахын тулд, тэрийг дарахын тулд нөгөө нэг арх гэдэг хэрэглийг сонгоод найзтайгаа юм уу хэн нэгэнтэй суугаад сэтгэлээ онгойтл яриад, магадгүй одоо муулаад, цайлаад ингээд юмнуудыг явуулдаг. Энэ нөгөө нэг арга нь буруу байгаа байхгүй. Нөгөө нэг түрүү хэлсэнчлэн IQ буюу сэтгэлийн чадамж өөрөө тун сул учраас ямар нэг асуудлыг дааж чадахгүй, ямар нэг асуудлыг эрг зөвөр шийдэж чадахгүй болчоод энэний арталт нөгөө нэг тайтгарах, тайвшрах үйл явц нь архиар аргалах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг харилцаанд чинь гардаг, амьдралд чинь тохиолддог. Амьдрал бол баруун зүүнгүй зохилтыг өгнө шүү дээ. Асуудлаар, үхэл хагцал, өвчин зовлонгоор, ажилгүйгээр, санхүүгээр гэл хүн болгонд маш их хэмжээний дарамтыг амьдрал баруун зүүнгүй өгнө. Панч дуусахгүй. Тий, панч дуусахгүй. Харин гэхдээ тэрийг даваад гарах сэтгэл зүйн чадамжтай байна гэдэг. Тэрийг зөв туулаад гарах арга замтай байна гэдэг. Ухамсартай сэтгэл зүйтэй байна гэдэг өөрөө хувь хүнийг яг ийм нөхцөл байдал руу орохгүй байх хамгийн суурь шалтгаан. За гэтэл нөгөө нэг асуудал тулгарлаа, найзаагаа дуудлаа архиулаа. Нөгөө нэг архиулсан үедээ өөрийгөө бүр мухагаар илэрхийллээ. Нөгөө нэг харилцаа нь овоо нэг итгэл найдвар төрж исэн чинь чи ийм хэлж байгаа юм тий гэдэг гомдлыг зүрх сэтгэлд нь өөрлүүлээд нөгөө эвлэрэх орон зайгүй харилцаа энэчнээс эхлээ бий болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө асуудлыг архиар тайлдаг биш. Асуудлыг тайлахдаа үнэхээр өөрөө чинь арга ухаан, чадамж энэ төр хүрхгүй бол мэрэгжлийн хүнд очоод асуудлаа яриад, уйлаад, дуулаад, гарц гаргалгаа хайдаг байх нь энэ цагийн бүхэл хүмүүсийн одоо хамгийн зөв гарцолчод байна л да. Тэгж л харж. Тогтолцоог өөрчлөх хэрэгтэй таны бодол. За одоо өвчин талаас бол сая бас манай цагдаагийн газраас хэллээ. Яг шийтгэж бол эмчилэхгүй одоо донтох өвчнийг шийтгэлээр идэгдэг өвчин биш энэ маань. Залхаан цэрлүүлж идэгдэг өвчин биш. Дээрээс нь одоо хүчээр одоо төвчээрээрээ одоо донтох юмгийг ялна гэд бас тийм байхгүй. Ерөөсөө энэ суур шалтгаан нь сэтгэл зүйн асуудлаасаа болоод хүн мансуурах арх тэр бүх зүйлийг хийж байгаа болохоор яг суур хөрсийн л эмчилгээний тулд одоо төрөөс
жишээлбэл одоо манай дээр бол одоо донтох эмгэн эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээний төрөл бүрийн хөтөлбөрүүд байдгийн. Тэрийг одоо бас дотоод улмыг хангаж л байна л да. Одоо донтолтод зориулсан одоо нөгөө нөхөн сэргээг төвүүд гээд байх хэрэгтэй. Тэгтэл тэр маань ганцхан анхныхаа суурийг одоо 1-2 хөтөлбөрийн дагуу тавьж явах жишээний. Тэр нэгэнт донтцсон өвчин туссан хүнсийг цагдаагийн газар хичнээн хорж цагдаа шийтгээд ямар ч нэмэр байхгүй. Энэ бол өвчлөлтсөн сэтгэл зүйн хямралтай болсон хүн учраас бид нар тэр талаас нь авч үзэх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгэхээр мэдээж манай эмчилгээний одоо эмнэлгийн хувьд бол бас энэ талын эмчилгээний юунууд одоо орчин нөхцөл жоохон тутамг байдаг. Тэр зүйл маань сайжруулаас ирээдүйд бид нар илүү хүмүүст хүртээмжтэй үйлчлэг үзүүлэх юм болов уу гэж гордож байна да. Ер нь бол ингэж ойлгож болох бай. Аль ч улс оронд бол яг юм наркологийн одоо яг юм засгууд бол ингээл байж л байдаг. Өөрөөр хэлбэл архиталт өөрөө ингээд бас нийгэмд байгаа учраас өвчин болсон учраас тэнд очиод эмчилгээ үйлчлэгээ авч байгаа учраас бол та тэрийг бол байгаа. А гэтээ зүгээр тогтолцоог бол ингээд та өөрчлөхөд санал нийлэхгүй. 30 гаруй жил явсан бидний тактик маань одоо жоохон яг өөрчлөн. Тэгээ зөвхөн одоо тэр бодистой тэмцээд байгаа байхгүй юу? Тэр хүний оюун санаатай одоо оюун санаанд өөрчлөлт хийхгүй бол тэр чинь үе үед байсаарч ирсэн байхч болох байх л байлгүй одоо энэ архины одоо тэр бодис одоо энэ хэрэглээ чинь тийм биз дээ. Тэгээ тэр нь явандаа одоо соёлтой болох юм уу, зөв голдролоо орохгүй болвол зөвхөн архийг хориглоо, архийг буруулъя гэдэг чинь бас буруу. Тэд нар одоо бусад орнуудад ямар ч үр дүнгүй байсан юм блэ. Гэтэл одоо энэ Европын зарим орнууд Польш энэ яагаад архи донтолтын асуудлаа зөв шийдсэнхээр дандаа тэр нөхөн сэргээх төвүүд хүнийхээ ерөөс оюун санаатай л ажилласан. Тэгэхээр хүмүүс аяндаа тэрийг бодисыг байсан ч гэсэн хэрэглэхгүй одоо тэр суур сэтгцэн асуудал нь шийдэгдээд ирэхээр донтолт нь буурчин гэсэн үг байхгүй юу? За, үлцэн дараагийн сэдвийг хаа. За ийм байгаа л да. Одоо ингээ манай хүмүүсийн ингээд яриад байгаа юм бол яг эцсийн бид нэр хүмүүстэй нөгөө гэр бүлийн боловсролыг яг ингээд бүр ингээд багаас нь цэцэрлэгийн наснаас нь бид нэр яг тэр гэр бүлийн боловсрол гэдгийг ерөөсөй ойлгуулж чадахгүй байгаа та. Нэгдүгээр толботой гэж үзэж байгаа. За маш одоо өндөр гой байшингууд барьж ийн үнэтэй машинууд унж ийн тийм ээ. Одоо гадаадд үнэтэй сургууль төгсөж ийн. А гэтэл эцсийн одоо юу вэ гэвэл тэр хүн маань өөрөө одоо хүний хөгжил түрүү ярьсан нэг тархитай ажил. Хүнийхээ хөгжлийн асуудлыг энэ олон жил бид нар бас орхигдуулсан тал байгаад байгаа юм. Одоо энэ сошиал орчинд ярьж дуртай нэг нь ингээд янз бүрийн эвгүй үг хэллэг хэрэгжилж байна те. А бидний одоо үеийн хүмүүжил бол тийм байгаагүй. Одоо тэрийг харах болгонд бид нар өөрсдөө баг ингээд сэтгэл зүйн хувьд одоо юу гэх юм дарамттай ч юм шиг. Ийм одоо нийгмээр ийм байдал орох жишээний байгаа хгүй. Тэгэхээр хүнийхээ хөгжлийн асуудал бүр одоо яг анхаарах болсон өндөр барилга байшин. Бид нар хөгжсөн. Саяхныг уулзлан дээр манай ерөнхийлөгч хэлж ирсэн. Ер нь бол бид нар одоо эерэг сайхан юмыг ярих юм бол маш их одоо нийгэм маань хөгжиж ийм сайхан олон гоё юмнууд бий болж байна. Гэтэл хүн маань одоо өөрөө хүний маань хөгжилд анхаарч байгаа юм хэдийхэн байна. Тэгэхээр энийг бол бид нар яаж олох вэ? Тэр гэрүүлийг дэмжих үйлчлэгээ гэж байгаа. А манай одоо саяын энэ сэтгэл судлаач маань хэлж байна. Энэ хүмүүсийн хэлээр бол энэ нөгөө зөвлөгөө өгдөг яг гэрүүл одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, үйлчлэгээ өгдөг, гэр бүл зөвлөгөө өгдөг, үйлчлэгээ өгдөг. Гэр бүл цэцэлтэй холбоотой үйлчлэгээг энэ хүмүүст ингээд яг үйлчлэгийг нь зөв ойлгуулад хүргэждэг. Гэр бүлийн одоо харилцааны зөрчлийг нь энэ дээрээ залуу гэр бүл та нар алдаад байгаа юм байна. Энэ дээрээ та нэг ингээд анхаараач гэд ингээд нэг юм сайхан зөвлөөд өгчдөг. Ийм л одоо үйлчлэгээнүүд бол тутамгшилтай байгаа. Тэгээ нөгөө гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчлэгээд яриад байгаа ч ерөөсөө ийм үйлчлэгээнүүд л зайлшгүй шаардлагатай байна. Хинээс ч одоо асууж чадахгүй шүү. Тэгээ аргаа барахтаа одоо архиар одоо сэтгэлээ тайвшруулад нэг найзтайгаа очиод юм ярьж чадахгүй ингээд хундаа тулгаад архиух хэмжээнд хүргээд байгаа. Тэгтэл мэрэгжлийн хүнээс очиод зөвлөгөө авах юм бол мэрэгжлийн талаас л тэр хүн зөвлөн шүү. Та энэ дээр л анхаарч. Эхнэртэйгээ харьцах харьцаан дээр ингээд анхаарч. Хүүхдтэйгээ харьцах харьцаан дээр ингээд анхаарч гэдэг ингээд мэрэгжлийн хүн яг мэрэгжлийн зөвлөгөөг өгөх ийм одоо боломжийг бол бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол өөрөө гэр бүлийг дэмжих үйлчлэгээ. За. Жил их турсан нийгмийн сэтгэл зүй гэдэг зүйл маань бол маш одоо аимшигтай хэрцгий хүний санаанд ормгүй байдал руу очиж байгаа цаг үед одоо яг та тав одоо жишээ нь яг юу хийж боддөг. Одоо жишээ нь яг мэрэгжлийн гэр бүл судлаач нь байж байна. Та одоо Монголын хүн амын талыг одоо төлөөсөн байгууллагыг тэр бүлээ явж байна. Та одоо тий одоо ингээд бүр бас л 100 жил байгаад ингээд хийх гэж байгаа энэ бас байгууллагыг та удирж ийсэн. За та бол одоо бас энэ цагтан цэрэглэхийн бас байгууллагыг төлөөлж байна. Та бол яг энэ хүмүүстэй нүүт тулаад ажиллаж байна те. Одоо бүр донтцсон бүр ингээд одоо бүр эцсийн аргал руугаа ингээд шилцэн усрууд орж байна. Энэ
нийгмийн сэтгэл зүйг бид нар одоо эмчилгэхийн тулд өөрчлөхийн тулд одоо яах ёстой. Би бол одоо айж байна. Би одоо хизээ нэгэн хороогоос юу бидний хүүхд ингээ үлдэн штэ. Тэгэд бид өнөөдөр ийм аимшигтай өөр хоорондоо ойлголцдгүй ийм хар бараа нийгэм үлдээж байгаа бол хойно үлдэхэд энэ Монгол улс үлд байх юм уу байхгүй юм. Байж байна. Та юу гэж бодож байна? Энэ дээр болохоор юу л иргэд ерөөсөө стресс бухимдлаа ерөөсөө л тэрийг гадагшлуулна гэдэг юм уу? Тайлж ерөөсөө чадахгүй. Тэгэл гэртээ гэрүүл маргаантайч байд юм уу? Ажил төрөл дээрээ гадаа гудамд гараад машин хэрэгтэйгээ төвчрээ явдаг ч гэдэг юм уу тий. Янз бүрийн стресс байна л та. Тэрийг аль болох ярилцаж гэдэг юм уу зөв ингэ шийдэж чадахгүй. Нэг л үгээ дандаа харааж өрөөж тий. Янз бүрийн нэгнээ доромжилт, нэг л үгээ ууралж, уцаарлж тэгж стрессээ ерөөсөө ингээ тайлаад байгаа юм гэж ажиглагтаад байгаа. Ерөөсөө л иргэд тэр үнэхээр уур бухимдлаа ингээд яахаа шийдэхээ мэдэхгүй байгаа бол тэр мэрэгжлийн байгууллагад нь ханддаг юм уу? Хин нэгэнтэй ярилцахгүй байгаад. Ярилцахтаа хүрэхээр заавал найз нөхдөдөө гэдэг юм уу? Ингээд арх согтуурлын дааны зүйл хэрэгэлсэн үедээ ярилцдаг. Тэр нь бүр ингээд нөгөө стрессийн бүр хэд дахин болгочдөг. Тэгээд эргээд гэмт хэрэг зөрчилд холбогдох ч байд юм уу? Тийм асуудлаа бүр шийдэх биш бүр хөндрүүлээд байна л та. Цагдаа ийм байж болох зүгээр тухайн одоо гэмт хэрэг зөрчилд хамаарцсан холбогдсон хүнийг гарт нь гав зөөх биш тархин нөгөө гавыг нь одоо тайлж болох уу? Зүгээр яг би нөгөө хуулан таниулах те илүү бас тэр хүнтэй нь өөртөө нь ухамсартай нь бас нэг тулж ажиллах талаас нь ярьж байгаа те. Яг энэ дээр бол ингэдэг гэр бүлийн хүчирхийл за тухайн хүн үлдчихлээ те. Эргээд шүүхийн шийдвэр дээр очиж баримтлах төв дээр очлоо. Тэн дээр цагдаагийн байгууллага шүүхийн шийдвэр байгууллага хамтраад заа үлднүүлэх албатай сургалт гэж байна. Тэр нь болохоор яг тухайн хүнийг анхудаа гэр бүлийн хүчирхийл үлдсэн юм уу, давтан үлдсэн юм уу гэдгээсээ шалтгаалаад тодорхой сургалтууд ингээ явуулдаг байхгүй. Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад сэтгэл зүйч бас орно, цагдаагийн байгууллагаас хууль эрх зүйгээ орно, шүүхийн шийдвэрээс холбогдох сэтгэл зүйч ажилтнууд, нийгмийн ажилтнууд эднэр бас яг тэр заа үлднүүлэх ямар уур цаараа хэрхэн давтуулах гэдэг тэр талаар холбогдох сургалтууд бол ордог л доо. Тийм би бол яг альва зүйлтэй тэмцэх хамгийн төгс арга бол хайр гэж боддог хүн. За. Сайн арга бол урьдчилан сэргийлэх. Талсан сэргийлэх биш. Тэгэхээр бид бол ахаад л ярахад өнгөрсөн 35 жилтэй эцэг эхчүүд Монголын ард түмэн нийтээрээ л амьд явах, амьд үлдэх тэмцэл гээл бүгд ганцхан 8-аар ихэнх нь гарч явсан. Ард нь тэр хайр халамж тэр дулаахан хүмүүжил өгч өсгөх ёстой байсан хүүхдүүд гэртээ үлдээд өнөөдөр нийгмийн амьдралд хөл тавиад өөрсдөө ээж ав болоо сууж байгаа. Тэгэхээр үр хүүхдтэй бид хайр халамж, бие биедээ халуун дулаан үг, харилцаа, хандлага, ёс суртахуун гэдэг юм аа бид нар анхаарах ёстой. Энэний тулд бид нар улс даяараа энэ нийгмийн соён гэрүүлэх ажлыг бол маш их эрчимтэй зохион байгуулж хийх ёстой. Бидний үзэж байгаа харж байгаа юм юу вэ? Өнөөдөр хатуу ярил бид нар нийгмийн сүлжээг өглөө нүдэ нэгээд нийгмийн сүлжээ рүү ороход биднэрт гэгээтэй юм байна уу? Тэ? Тэнд хамгийн их од тод болж байгаа хүмүүс хин хамгийн их хашгирсан, хамгийн их хараасан, хамгийн их зүгсэн хүмүүсээ бид нар хамтдаараа нийлээд суугаад үздэг болсон. Өөрснөө тэнд хараалаа бичдэг болсон. Өрөөлийн амьдралд хошуу дүрдэг болсон, тэ? Гэтэл тэрий чинь хамгийн хайртай хүн үзэж байгаа байхгүй юу? Хүүхэд бол үр дагаврын тухай боддоггүй. Хүүхэд харсан зүйлээ хийж болно гэдэг ухамсарт нь орчдөг. Аав нээжийг нь зодж байгаа бол ирээдүйд тэр аав болоод нэг өдөр гар далаах л болно. Тэ? Тэгэхээр бид нар үр хүүхдтэй юу өвлүүлж байгаа вэ? Ирээдүйн нийгэмдээ бид нар юу өвлүүлэх гээд байна. Тэгээ өв хөрөнгөний асуудал ярихаар бид нар ийм хашаа байшин хадгаламжийн дэвтэр мөнгө төгрөг бодоо явцдаг. Гэтэл тэрнээс илүү үнцэнтэй зүйл бол үйлдэл гэдэг. Тэгэхээр бид хайр халамж, дулаан үг, харилцаа хандлага энэ юм дээр энэ нэвтрүүлгийг ч гэсэн үзэж байгаа иргэн нэг бүр бодоосаа гэж би боддог. Хайртай хүндээ та юу өгөх гээд байна? Тэ? Ходоодны хоолыг бол бид нар анхаарад байна. Хүүхдтэй хордлого авчих вэ, муу хоол ичих вэ? Бид нар тархи зүрхний хоолыг бол анхаарах болцсон байхгүй юу? Тэгэхээр хамгийн хайртай хүндээ тэ хайр халамж хамгийн дулаахан зүйлийг өгөө. Тэ даандаа энэ нийгмээ өөртөө гоё болгоод явчихнаа. Харгас хэрцгий зүйл өгөх юм бол энэ улам хэцүү байдал руу явна. Тэгэхээр бүх юмныхаа тэмцлийг бид нар зөвхөн нэг юм таслан сэргийлэх, орон шорон ч юм уу, хамгаалах байр ч юм уу гэж харж болохгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээд зохиосныхаа ялыг хүртгэн зүй ёсны хэрэг мөн. Гэхдээ тэр бол тэмцлийн хэлбэр биш гэж би боддог. Тэгэхээр за миний нэг хэлдэг үг байдаг. Гэр бүл бүрийн эерэг зөв харилцаанаас нийгэм эрүүлжих боломжтой.
Тэгэхээр нийгмийн асуудалд санаа тавихаас илүүгээр өөрийнхөө гэр бүлийн асуудалд санаа тавиа гэж. Тэгэхээр нөгөө нэг гэр бүл болгон өөрөө эерэг халуун дулаан уур амьсгалтай, нийгэмдэр зөвөр нөлөөлж чаддаг, хүүхдээ зөв хүмүүлжүүлж чаддаг, хоорондоо зөв харилцаж чаддаг, нийгмийн харилцаанд орохдоо ядчил дүрмээ баримталдаг ийм харилцаа гэр бүл болгон үүсгэж явах юм бол энэ нийгмийн сэтгэл зүйн өөрчлөгдөн. Одоо зам дээр ингээл явхад би явна гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Дайрсан, жигсэн, сигналтсан, гүй чи биш би явна гэсэн ингэж алдсан хүмүүс байгаа. За тэгээ нөгөө түрүү хэлж штэ сэтгэл зүйн хувьд эмгэг гэмтэлтэй хүмүүс одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар 3 дутмын 1 нь сэтгэл зүйн хувьд одоо эмгэг өөрчлөлттэй байна гэсэн судалгаа байдаг. За түрүү нөгөө цагдаагийн албаагч бас хэлж байна. Стрессийн төвшин асуудал гэл одоо нөгөө нийгэмдэр байдаг түгээмэл өвчлөл болох стресстэй холбоотой за нөгөө сэтгэл зүйн элдв олон төрлийн гэмтэлтэй холбоотой эмгэгүүд энэ бүхнээс би яг алийг нь тусцсан юм бэ? Би өөрийгөө эхлээд эрүүлжүүлэх шаардлагатай юм байна шүү дээ. Би өөрөө эхлээд өөрчлөгдөх шаардлагатай юм байна шүү дээ. Гэдэг чинь өөрөө нөгөө нэг нийгмийн харилцааг сайхан байлгах, эерэг уур амьсгалтай байхад таны оролцоо яг ямар хэрэгтэй. За одоо бөө ирэхээрсэн хүмүүс байна. Гэтэл таны ирэх чинь таны хамрын үзүүрээр л хязгаарлагдаж байгаа шүү дээ. Иннээс цааш бусдын ирэх шүү дээ. Нөгөө хүнийг бодож мэдхээ байсан. Одоо нөгөө нэг хүн тэнцээ зайлуул дохио өгөөл зогсож байгаа бол магадгүй яарал явж байгаа шүү дээ. Магадгүй нөгөө бусдыг бодно гэхээс илүүгээ өөрийгөө боддог нарциссист эмгэгтэй хүмүүс маш их байгаа. Энд чи өөрөө эргээд нөгөө нийгмийн өвчнийг тэр чигээр нь бий болгож байгаа. Тэгэхээр альва асуудлыг улс ураар нь нийгмийн сэтгэл зүйг улс ураар нь засыг гэвэл нөгөө нэг хувь хүний өөрчлөлт, хувь хүний эерэг зам зөв дадал хэвшил, гэр бүлийнх нь эрүүл зөв уур амьсгал энэ бүхэн чинь нийгмийн харилцаанд зөөр нөлөөлнө. Тэгээд ер нь бол нөгөө хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр, хоорондоо харилцах тал дээр гэл гэр бүл бүхэн өөрөө ингээд докторжоод эрүүл зөв байдлаар уур амьсгалаа засаад ингээд явах юм бол тэнчэнээс манайх ингэдэж штэ танах ингэж гэдэг саналыг найзуудын гэр бүлүүд ах дүү нартай санал болгоод нөгөөдүүл нь халдварлуулад ингээд явах юм бол нийгмийн уур амьсгал цаашаа ер нь бол сайхан болно. Донтхын хувьд бол яг сая бид нар зөвлөл гаргалгаа ярьжлаа л да гэр бүл ус яг суур анхдагч урдсан сэргийлт. За хоёр дахь урдсан сэргийлт гэхээр ерөөс нэг сэтгэл зүйн боловсролыг бүр бага ангиас нь одоо яг нөгөө тоо физик математикийг бид нар орой болгон хүүхдэд ээж аав хичээлээ хийлгээд шахаа суулгахтай адилхан яг хажуугаар нь зэрэгцээд сэтгэл зүйн боловсрол хүнтэй яаж харилцах, хүнтэй яаж мэдлэх, одоо уур цараа яаж өөрөө сэтгэл хөдлөлөө барьж чадах юм те. Энэ талын одоо сэтгцэн эрүүл мэндийн боловсролыг яг багаас нь олгуул яг яригдж байгаа асуудлууд бол шийдэгдэх байхаа л гэж бодож байна. Сая бол ерөнхий бүх одоо юуныг хэлж яана л да гарц гаргалгаануудыг. Тэгэхээр энэ архины хамааралтай гэр бүлийн тухайд одоо бид нар эхлээд асуудлыг хөндсөн байгаа тийм. Тэгэхээр манай одоо байгууллагаас бол 2018 онд бол бас гэр бүлийн нөхцөл байдал гэсэн ийм судалгаа хийсэн юм аа. Тэгэхээр энэ архины хамааралтай гэр бүлд маань бас одоо өөрсдийн гэсэн хэрэгцээ шаардлага байдаг. Тэгээ хамгийн наазахын хэрэгцээ нь юу вэ гэхээр нөгөө өдөр тутмынхаа хоол хүнсийн асуудлыг яаж залгуулах вэ гэдэг дээр бас одоо сэтгэл санааны хувьд бас хүнд байдаг юм байна. За дараагийнх нь асуудал юу гэвэл нөгөө эрүүл мэндийн үйлчилгээнд яаж хамрагдах вэ? Нөгөөдөл маань ингээд ажилгүй, орлогогүй байгаа тий. Тэгэхээр энэ хүмүүс юуны өмнө нэгдүгээрт бол одоо тэр архинаас гарах одоо эрүүл мэндийн хувьд одоо ямар үйлчилгээ байж болох юм те. За архинаас гарсны дараа бол тэр хүмүүс бас доктортой ажлын байртай болох боломжтой. Ингэх юм бол одоо ажлын байртай болоод тогтмол орлоготой болчих юм бол гэрүүлээ аваад явах юм чадамж бол бий болно. Одоо харьцангуй бол одооны манай энэ залуучууд одоо бидний хүүхдүүд бол энэ архины асуудал бол бараг байхгүй болсон шүү дээ. Үнэхээр гэр бүлдээ одоо анхаарлаа хандуулдаг болсон. 5:30-ад ажил дарахад гэртээ ирээл хүүхдээ аваад байждаг. Ийм одоо сайхан залуу үеэл гарч ирж байна. Тийм учраас одоо энэ өмнөх үеийн энэ одоо сөрөг асуудал бол одоо энэ архины асуудал бол харьцангуй одоо багасж байгаа хаа гэж ингэж бодож байгаа. За өрх тодгойсон ээжүүд бол маш олон байсан. Одоо бол харьцангуй бас гайгүй янз бүрийн шалтгаанаар мэдээж гэрүүл одоо цуцлалт салттай холбоотой асуудал байгаа ч гэсэн харьцангуй гэрүүл бас одоо ийм доктортой байх ийм одоо нөхцөл бол илүү сайжирсан гэж ингэж харж байгаа. За би ингэж л байгаа юм л да. Өнөөдрийн нөгөө хилцүүлэхдээ энэ бас нөгөө залуучуудын бас төрөөс орон сууц дээр бас барилга хот байгуулалтын юу хийж байгаа юм бол холбогдсон да зочин асуусан энэ ороод ярих юм байна уу гэсэн Тоск Носк гэдэг нөгөө төрийн орон сууцны корпорац нийслэл орон сууцны корпорацид ингээд тал руу намайг явуулаад сүлдээ тэгээд би нөө дээс тоош найзаагаа урд өгүүлэр шиг хинчгүй болж хуурсан ирсэнгүү. Уул нь ирээд бас
та бүхэн яг юу хийж байгаа болоо гэж би сонсохыг хүссэн. Тэгээ өнөөдрийн бас хилцүүлгээс гол зорилго бол би түрүүн манад хэлсэн те. Энэ Монголын залуу хосууд маань ингээ амьдралын анхан шатны хэрэгцээ болсон энэ орон байр машин дэрний асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас ингээд гэр бүл салалттай арх дарсанд орох тэгээд нөгөө гэмт хэрэг одоо донтолт маань ингээд явж гинаа л гэдэг тийм би мессежийг гаргаад байгаа юм. Тэгээд за нөгөө талдаа болохоор өнөөдрийн хилцүүлэг бас нэг ярих гээд байгаа зүйл нь болохоор нийгмийн сэтгэл зүй бол одоо маш хүнд байдалд бол орсон байна. Тэгэдүүл бас яах ёстой юм болоо гэд те. Ийм олон одоо ийм subscribe-тай олон хүн ингээ лайк шеэр хийдэг юм бол энэ одоо олныг хамарсан энэ олон одоо сонсогчтой үзэгчтэй подкаст хамтарч хэлүүл яа гэдэг те. Нийгмийн сэтгэл зүй та нар эсрэгээр эмчлээч те. Том сануулга өгөөч те. Энэ дунднаас ийм байдаг шүү. Ингэж өөрсгөхгүй бол чинь бүх насныхан сонсож байгаа шүү. Одоо автомашин авахөр нөө банк бусын бас нэг шинэ хууль дүрмсээ гараад ирсэн. Заавал урьдчилан 30% та байх хэрэгтэй гэдэг. Одоо дааврын хөдөлгөөс шилжиж штэ. Манай одоо машин борлол эрс буурсан. Бид нар урд нь ямар ч урьдчилгаа төлбөргүй хүүгүүл лизингээр машинаа зардаг гэсэн чинь одоо ингэж ерөөсө 30%-га босоод тогтоочоор машин авдаг хүн байхгүй гэдэг. Байранд орё гэхээр нөгөө байрны метр квадрат нь 4-5 сая болтсон. 6%, 8% орох гэхээр заавал нэг авилга өгнө. Маш урт дараалалд орно. Машин аваа гэхээр урьдчилгаа 30% байхгүй. Тэгэхээр машин байр байхгүй залуучууд яах юм? Сална тий. Одоо юу гэдэг арх таасанд ор нёгийг үжир хийлнэ. За магадгүй одоо дэрийгээ давж гараагүй амиа орлно. Нэг иймэрхүү л нэг юм цикл дотор ингээл яваад байна л та. Тэгээд дэлхийн хөгжсөн улс орнуудад жишээ нь орон сууцны доор ч юм уу арх борлуулах цэгүүд ерөөсөй байдаггүй. Одоо жишээ нь миний амьдарч байгаа байрны доор 4-5 дэлгүүр байдаг. Бүгд архи зардаг. Тэгэхээр ер нь яг хөгжирхийллийн үүсэх энэ юг л дэмжиж өчөж байгаа. Бид нар одоо ингээд бүгдээрээ ярьдаг штэ. Хөөе Европт ингээд хүмүүс 7 хоногийн өмнө хүнсээ аваад ингээд тэ айгу хол дэлгүүрээс ингэдэм байна. Америкт тэгдэм байна гэл ингээд ярьдаг. Тэр өөрөө яадаг вэ гэхээр хүний нөгөө уур стресс ерөөсөө нэг хормын дотор л асуудлыг дагуулж идэг. Маш их огцом уурлаач гэдэг юм уу магадгүй одоо харилцаа одоо гэдгийг сэтгцийн асуудал ч юм уу таагүй те байдлаа гэхэд доошоо ерөөсө ганцхан минутын дотор гүгээд ч юм хажуу хашааны төс рүү ороод архи авчиж байгаа. Тэр энэ ингээ бэлэн байж байгаа. Тэгэхээр энэ архи худалдан борлуулах цэгүүдийн асуудлыг бид нэр ярих хэрэгтэй юм байна. Одоо жишээ нь дэлхийн улс орнуудад бол 6-аас хүн амын ийм нэгтрчлэлаар архи борлуулах цэгүүд иждэг. 6-аас 8,000 хүн дунд нэг гэж байна. Манайх бол бараг 200 хүн дотор нэг архины цэг байдаг байхгүй. Байр орон сууцны доор баарууд байна, тэ? Лаунжууд байна, ресторанууд байна. Бүгд архи худалддаг. Бүх дэлгүүрүүд архи худалддаг гэдэг. Тэгэхээр энэ худалдан борлуулах цэгийн асуудлыг бид нар ярих хэрэгтэй. Хоёр дахь нь гэвэл архины грац яг буугаад эхэлж байна. Энэ сайн зүйл. Тэгээд мэдээж хамгийн сайн арга бол тархи. Ерөөсө тархитай тэмцэх ийм асуудал. Хоёр дахь нь байрны асуудал гэж. Мэдээж төр бодлогоор энэ залуу гэр бүлээ дэмжих, орон сууцчул хангалтагч хэрэгцээг нь хангах энэ бодлогуудыг хийх нь мэдээж ойлгомжтой хийх ёстой. Тэгэхдээ байранд орчвол сайхан амьдрна гэдэг үг бол байхгүй. Гэртээ ч сайхан амьдарч болно. Хашаанд ч сайхан амьдарч болно. Хамгийн гол нь бие биенээ ойлгож, хайрладаг, хүндэлдэг, тэ? Энэ бие биенийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг ч юм уу. Энэ асуудлаа бид нар ярихаар яг нөгөө хүүхэд наснаас нь хүн хүмүүжүүлэх асуудлыг л бид нар ярьж эхэлнэ. Хүн тий. Тэгэхээр энэ нь бол дуусахгүй сэдв баггүй. Гэхдээ ерөөсөө эцсийн шийдэл бол би хүн хүмүүжүүлэх хэрэгтэй бид. Аратан биш. Аратан гэдэг үг кавичгинд хийж байгаа шүү. Гэхдээ үнэхээр тийм баггүй бид ёс суртахуунтай, эрүүл, боловсралтай тий өв соёлоо мэддэг Монгол хүн гэж хин. Монгол хүн гэж хин бэ гэдэг тодорхойлтыг бид нар гаргаж ирмээр байгаа байхгүй тий. Өнөөдөр бид нар монгол хүн хүмүүжүүлж байна уу? Бидний хүүхдүүд орсоор, англиар, хятадаар ярьсан яриаггүй монгол хэлээч мэдхээ байсан. Монголоороо бичиж чадхаа байсан. Тэгвэл монгол хүн байна уу бидэнд гэдэг асуудал руу хүртэл орох байна. За ойлголаа. Би яг зүгээр нөгөө танд санал хэлж байгаа шүү. Яг нөгөө ийм одоо түрээсийн байранд ороод бас машин хэрэгцээ болсон залуучууд маань арх ухах завгүй болох бол шатж байгаа. Тэр нөгөө түрээсийн байрныхаа мөнгийг олох гэж тэр мө машиныхаа балга үнзэний мөнгийг олох гээд явах учраас юм архтай мантай амьдрал нь илүү зоригтой болох учраас энэ дээр нь төр засаг гэдэг юм уу хувь өсвүүд маань нийлээд дэмжиж өгөөсэй гэсэн л бас нэг хүсэлт байгаа. Тэгээд амар санаад нөгөө юу сэтгэл зүйч нөгөө энэ нөгөө нийгмийн амьдралын стрессийг те анхдагчны хэрэгцээ хангаж чадаагүй залуучууд маань ингээд үр хөвгтөө ороход ингээд гадагшаа явж байна л та сурахаар ажиллахаар ихэнх нь ажиллахаар штэ сурахаад ч одоо баг худлаа одоо энэ Чингис хаан өштэй хүндээ дээр бол ингээд өглөө болол ийм дүр зураг одоо хэдэн 10 гараад автагдчихж байгаа юм уу жоохон амьттай ингээд эмээ өөдөн ч юм уу хин нэгэнд үлдээгээл явж байгаа энэ аав ээж юу хизээч ирэх юм те энэ маань эргээд одоо нөгөө нэг энэ хүүхдтэйгээ байх аав ээжтэйгээ байх энэс холдох учраас нөгөө сэтгцэн маань нөлөөлөд ингээд бас л дахиад л дараагийн нөгөө бид чи одоо нөгөө анхдагч хэрэгцээ архитектураар ярьжсэн бол дараагийн гэр бүлийн өөр нөгөө проблем өдр ингээд улсаад л ингээд салаалж байна л та.
Монголд амьдрахад хөдөлмөрийн хөлс хүрэлцэхгүй байгаа. Авж байгаа цалин орлого хаанаач хүрэхгүй байгаа учраас хүмүүс гадагшаа явах сонголтыг хийж байгаа. Тэгэд энэ бол буруудах аргагүй хүчин зүйл. Одоо нөгөө шог яриа байгаа шүү дээ. Хэрвээ Солонгос визгүй болчих юм бол Монгол залуучууд үлдэхгүй гэдэг яриа. Энэ бол үнэн бохгүй. Яагаад вэ гэхээр тэнцээ хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг. Шударгаар өгч чаддаг тийм газар. Тийм ч учраас тийшээ ингэж явж байгаа. За нөгөө нэг сурна гэдэг нөхцөл тавиад виз гаргуулж байгаа боловч тэнцээ очиод Монгол залуучууд дэлхийн хаанч байсан нөгөө сурхаа хойш нь тавиад ажиллаж амьдралаа залгуулах нөгөө Монгол үлдсэн хэдийгээ тижээх гэдэг ийм сэтлэр л явж байгаа шүү дээ. Тэгээ нэг талдаа ер нь бол нөгөө хөөхд эцэг эхтэйгээ хамт байхгүй зовлон санаж битгэрэх гэдэг чинь аав ээжүүд өөрсдөө үр хүүхдээ байнга өдөр болгон тэрвэрч, үнсэж, хайрлаж хамт байж чадахгүй энэ зовлон чинь бол хамгийн хүнд зовлонгууд нэг байхгүй. Ийм л зовлонгоор нөгөө нэг залуучуудаа Монгол улс ингээд ийм л зовлонг тулгаж байна. Тэгээд энэ тулгалт бол өөрөө нэг талдаа яг цаг үеийнх баха. Цаг үеийнх бах найдаж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө ямар ч бэрхшээл байсан, ямар ч цаад байсан монгол хүн бол үүнийг яаж иж байгаа л давчдаг. Энийг бол даваад гарчдаг. Тэгэхээр яг энэ нийгмийн экзэгтэй энэ үе шатыг бол монголчууд сайхан давчих бах. Үүнд бол итгэж байгаа. Хамгийн гол нь энэчнээс үлдэж байгаа сэтгэл зүйн байдал гэдэг чинь нөгөө хүний хамгийн чухал үнэт зүйл бол эрүүл мэнд байхгүй. Хүн эрүүл мэндээ алдвал бүгдийг алддаг. Эрүүл мэнд дотроо биеийн эрүүл мэнд болоод сэтгэл зүйн эрүүл мэнд. Энийг нэг алдсан тохиолдолд эргээд олж аавна гэдэг чинь өөрөө маш их өртөгтэй. Тэгэхээр нөгөө нэг энийг алдахгүйгээр л аль болох тэр эмгэг өвчнүүдийг тусахгүйгээр л өөрийнхөө хамгийн чухал үнэт зүйл болсон энэ эрүүл мэндийг л хамгаалж, хайрлаж, юу ч хийсэн, хаашаач явсан. Яг эндээ л анхаарал хандуулдаг байх нь монголчуудын хувьд их чухал байгаад байна. Тэгээ нөгөө талдаа яг уу энэ нөхцөл байдлыг төрлөөж ихэж болно, юурууч ихэж болно. А гэхдээ энэ нөгөө нэг хувь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт. Өөрсдийнх нь сонголт учраас өөрсдийнхөө сонголтыг яг ямар хугацаатай байлгах уу, ямар сахилга баттай байлгах уу гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Харамсалтай зүйлүүд маш их байгаа л да. Яагаад вэ гэхээр одоо Солонгос руу хөдөлмөрийн гэрээр ч юм уу ямар нэгэн байдлаар явчаад тэнцэнэ очиод сахилга бат байхгүй, санхүүгийн сахилга бат байхгүй. За нөгөө нэг хувийн амьдралын сахилга бат байхгүй. Үүнээс бол болоод тэнцэнэ гэр бүлтэй болж байгаа. Тэнцэнэ архины хамааралтай болж байгаа. Эргээд нөгөө нэг ар гэрээ харж чадхаа байсан. Ийм харамсалтай нөхцөл байдлууд байгаад байгаа байхгүй. Ямар ч том зорилго тавиад нөгөө нэг том гэр бүлийнхээ асуудлыг хаяад явж болно. А гэхдээ хүн сахилга баттай байх ёстой, өөрийнхөө сэтгэл зүй, биеийн эрүүл мэндийг хамгаалах ёстой, зарчимтай байх ёстой гэдэг бол одоо хаанч чухал байна гэж харж байна л да. Тоор моныг хариуллаач Монгол улс ер нь залуучуудтай ялангуяа залуу гэр бүлд ер нь ээлтэй улс мөн гэж боддог. Зөв хувийн л бодол шүү. Энэ бол нэг цагдаа имлэг гэдэг утгаараа биш шүү тий. Аялж маялал те эсвэл өөрийнхөө бололцоогоор явал эсвэл сургалтын суугаад ирэхэд тентгийн залуучууд чинь тэгж амьдрд юм байна. Тэгж хүмүүстэй анхаард юм байна. Юу тэнд стрессгүй өглөө болгон хүмүүс нь инээж мэдлэлт юм байна. Ингээр чи хүнтэй хүн өөдөөс инээгээд мэдлэхээр урдаас нь уурлахгүй гих мэтчлээ ингээд дандаа гоё сайхан юм ярихаар чинь бас атаархтжил байдаг л да. За манад хизээ тийм болцоо бүрдгийн. Тийм болчвол одоо мэдээж нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөх байх. Тэгэхээр чин ээлгүүл орон гэж одоохондоо бол ээлгүүл орон байна л да. Мэдээж нутаг орондоо амьдрах сайхан л да. Одоо бидний насны хүмүүс мэдээж гадагшаа явахгүй. Тэгээд залуу хүмүүс ч гэсэн амьдралын мөр хөгөөл явж байгаа. Гэхдээ л нутаг орон гэдэг чинь хизээ нэгэн цагтээ Монгол хүн юм чинь Монгол хөрсөн дээрээ л нойрсох байлгүүдээ. Тэгээд гадагшаа хүрэхэд залуучууд явбал энэ ажил амьдралын мөр хөгөөл тэгээл гэр бүл салаад тэгээд нэгэн эрэгтэй ч эмэгтэй ч бай тэ архин донтоол манаа дээр ирээл баг эцсийн шатандаа орцсон тэр хүмүүс маань тэр эмчилгээнд хэцүү шүү дээ. Эцсийн шатанд орсон хүн чинь маш удаан хугацааны эмчилгээ шаардлагатай ингээл харж яхад дандаа л ганц би ээжүүд эсвэл ганц би аавууд үлдсэн. Тэр одоо ээлгүй орно л гэж бодож байна. За манай Хосоо Ахмад зүгээр яг өөний бодлоо зүгээр хэрвээ тийм бол яагаад үгүй бол яагаад гэж асууж байгаа юм те. Энд дээр яг хариулъя гэхээр хэцүү байл л та. Бид нар чинь нөгөө дөрөв товц өмсчөөр хамаагүй үеийн үзэл бодлоо ингээ хамаагүй хэлж болохгүй. Яг ингээл би ингээ явцдаа бол хамаагүй. Гэтэл ингээ дөрөв товц өмсчөөр би яг хуулийн хүрээнд ингээд яг нийгмийг буруушаасан ч үгүй ямар нэгэн байдлаар үзэл бодол хэрэг. Оройд бол ажлаараа гэртээ ч надад мессежээр явуулаа. Ямар үзэл бодолтой би ч одоо хоёрын юу орон зайг орж болов гэж бодож байна тий. За үзүүдэд дараа дуусгах юм сэдв. За саяны асуултын тухайд бол юм байгаа. Бид нар
гэр бүлийн хэв шинж гэж ярьдаг. Тэгэхээр энэ гэр бүлийн хэв шинж бол одоо манай яг энэ 2018 онд хийсэн судалгаагаар бол нэг 10-аас 12 хэв шинжийн гэр бүл байна. Энэ дотор ингээд төр хугацаагаар тусдаа амьдарч байгаа гэр бүл. За гадаадад байна. Эсвэл одоо уул уурхайд ажиллаж байна. Өшөө бүр малчин гэр бүл дотор ингээд төр хугацаагаар тусдаа амьдарч байгаа гэр бүл байна. Нөгөө хүүхдээс сургуульд ороод сумын төв рүү явчихаар нөхөр нь хөдөө малаа хариулаад үлддэг. Эхнэр сумын төв рүү 6 настай хүүхдээ аваад явдаг. Тэ? Ийм одоо төр хугацаагаар тусдаа амьдарч байгаа хүртэл ийм одоо гэр бүлүүд байгаад байгаа. Тэгэхээр энэ нөгөө сэтгэл холдуул бие холдно гэдэг шиг асуудал одоо бас албаны үгээр ярих юм бол энд нөгөө эхнэр нөхрийн үл ойлголцол, нөгөө үл итгэлцэл те ийм асуудлаас болоод бас секс хүртэл байгаа шүү дээ. За би махадын хувьд бол тийм. Тэгээ ийм асуудлаас болоод нөгөө гэр бүлийн харилцаа бас хөндөрөх ийм одоо шалтгаанууд, ийм нөхцөл байдал бол бий болдгоо. Ялангуяа одоо гадаадд одоо удаан хугацаагаар ажиллаж байгаа гэр бүлийн хувьд бол бас салт бол нэлээд өндөр хэмжээнд очсон ийм одоо судалгааны дүн бол бас байдаг юм аа гэдгийг одоо хэлхэн зүйтэй тийм. За нэг юм хэлчих. Секс гэснээс. За тэгээ. За зөвхөн над дээр ирж зөвлөгөө авч байгаа хүмүүсийн статистик тоо баримтыг эмхэтгээд анализ дүн шинжилгээ хийгээд явдаг л та. За бэлгийн харилцааны асуудал гэр бүлээс одоо агаараар нь тавихын асуудал бол Монголын нийгэмд бүр гал шиг дэгдэж байна. Нэг ялангуяа залуу гэр бүлүүдийн хувьд. 2023 оны байдлаар зөвхөн надаас ирж зөвлөгөө авч байгаа хүмүүсийн 73% нь яг энэ араар тавилттай холбоотой асуудлаар зөвлөгөө авч ирсэн бол одоо өнгөрсөн оны байдлаар буюу 24 оны байдлаар энэ хувь 83% рүү очсон явж байгаа. Араар тавилтын дараа үүсдэг сэтгэл зүйн асуудлууд, үүнийг давах гэдэг харилцааны зөрчлүүд, бие биенийгээ үнэлэх үнэлэмж гэдэг ер нь бол араар тавилтын дараа үүнийг даван туулна гэдэг асуудлууд тавьсан хүндээч, тавиулсан хүндээч маш хэцүү мэдрэмжийг өгдөг. Нэг асуудал үүсгэчээд нэг насаараа хардуулж амьдрах хэцүү, нөгөөдг нь хардаж амьдрах хэцүү, ийм хэцүү харилцаа үүсгэждэг. Тэгэхээр нөгөө нэг аль болох үнэнч байхыг залуучуудаа уриалмаар байна. Бэлгийн харилцааны хувьд үнэнч байх. Одоо тэгэл нөгөө нэг ханаасаа хол байхаар л хуурчаад байдаг, мэхэлчээд байдаг. Тэгэхээр нөгөө нэг ханаасаа хол байна гэдэг түүнийг хуурах шалтгаан биш, завшаан биш. Харин ч хандаа үнэнч гэдгээ батлах боломж гэдгийг л залуучууд маань бүсгүйчүүд маань сайтар ойлгодог байх нь чухал байгаа юм л та. Ийм уриалгыг хүсвэргүй. За. Одоо Монгол Улсын засгийн газраас гэр бүлийн тухай хууль, гэр бүлийг дэмжих тухай хоёр чухал одоо эрх зүйн бичиг баримтуудыг бид нэр хууль батлуулахаар ингээд ажиллаж байна. За энэ хоёр хуулиар юу шийдэх юм бэ гэхээр өнөөдөр гэр бүлийн хуулиар гэр бүлийн харилцааны асуудлууд маш их тийм одоо цогц тийм ээ яг төр өөрийнхөө одоо анхаарал тавих одоо ийм нөхцөл байдал өнөөдөр Монгол улсад үүссэн байна. Ягаад би ингэж хэлхийг хүсэж байна вэ гэхээр өнөөдөр жил бүхэн 17 мянган одоо өрх залуучууд гэр бүл болж байна. Жил бүхэн 17 мянга. Гэтэл харамсалтай 5 жилийн дотор нөгөө гэр бүлсэн залуучууд маань бараг гэр бүл болсон 4 гэр бүлийн нэг нь одоо салт сарнж байгаа. Нөхцөл юунаас болж байгаа нөхөр энэ орон сууцны асуудал. Юунаас болж байгаа нөхөр мэдээж энэ одоо хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Юунаас болж байгаа нөхөр мэдээж одоо энэ өрхийн орлогын асуудал тий. За тэгээд мэдээж энэ гэр бүлийн боловсролын асуудал гэдэг бол үнэхээр чухал асуудал юм байна. Тэр энэ дээр анхаарал хандуулах хэрэгтэй юм байна гэж харж байгаа. Одоо та тавын энэ тэнд өгчээс яриамдаас би нэг тавыг нь ишлээд авцсан. Тэгээд та хэд маань тэгээд их товчон хариулаарай. Цаг маань дуусч байгаа учраас энийг хариулуулчаа төгсгөл нь та таваас бас нэг жижигэн бас өнөөгийн санал шийдлийг сонсоод тэгээд хилцүүлгээж аргаа гэж бодож байна тий. За хэнийг би дараа нь асуучих. За энэ тав. Энэ та ингээд яаж лайна л та. Жилд ингээд 3800 4000 орчим одоо гэр бүл ингээд туслуулах хэсэлтэй ингээд өгч байна. Тэгээд энэний бараг 80 гаруй хувь нь архинаас үүдэлтэй байна гэдэг. Энийг та нэг товчон харилцаад өгч. За энэ бол ямар учиртай гэхээр 2017 онд бид нар олон улсын байгууллагатай шүүхийн ерөнхий зөвлөлтөд хамтраад нэг судалгаа хийж үзсэн. Ерөнхийдөө нөгөө гэр бүл салалтын асуудал ямар байна вэ? Яг салаад байгаа шалтгаан нь юу вэ гэдэг дээр нэг анализ хийж үзсэн юм л да. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг тодорхой 400 гаруй өргөдлийг авч үзсэн. Энэ өргөдлүүд дээр яг гэрлэлтэд цуцлуулах гэдэг шалтгаан нь юу вэ? Энд чинь одоо гэрлэлт чинь бас ингээд яг гэрэлтээ бүртгүүлээд аль биесээр гэрүүл олцсон гэрүүлийн цуцлалтын тухайд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол хамгийн өндөр хувьтай нь бол 86.6% нь бол архинаас үүдэлтэй гэж гарсан. Гэхдээ олон шалтгаан байгаа. Ер нь маш олон шалтгаан. Тэр машин байж болох уу? Эрх мэдлийн тэнцвэргүй байдал байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн тэнцвэргүй байдал байж байна. За мөн одоо боловсролын ялгаа байна. Тийм ээ нөгөө нэг үе чинь октоодмын
одоо юу гэдгийг нэг боловсралтай болгочих хөвгүүд явах юм аль дээр гарахад болно. Энд чинь одоо боловсролын ялгаа болоод нийгэм хөгжөөд ирэхээр бас асуудал болж байна. За мөн түрүү ярьсан нөгөө орон гэргүй залуучууд маань ээж автайгаа хамт амьдарч байна. Тэнгүүд нөгөө эцэгхийн зүгээс нөгөө 3 дахь хүний асуудал ороод ирж байгаа. За яг ганц хүүхдтэй юм чи миний хүү салсан ч яхав дээч гэдэг юм уу. Ингээд нөгөө энэ хадуун дулаан байх хэвээр эхнэр нөхрийн харилцааны дундор дахиад 3 дахь читгээдийн тэгээд найз нөхдийн ч юм уу төрөл садангийн ч юм уу ийм асуудлууд бас орж ирээд бас ингээд ер нь бол нэрлэх юм бол 10 гаруй шалтгаан энэ дээр бол гарч ирсэн. Зөвхөн одоо энэ юу биш. Байр машин лайгаад да дотор нь би байгаа л гэж. За одоо тийм мэдээ санхүүгийн бэрхшээл бол одоо бас нэгэн амрын асуудал шүү дээ. Ер нь өнөөдөр яригдж байгаа сэдвүүд санхүүгийн бэрхшээл бол хамгийн нэгэн амрын асуудал гэж бодож байна. За. Энэ за та энд ирсэн биш үү те. Тэгээ хүмүүс зөв хоол хөдөлгөөнөөр хийх хэрэгтэй. Одоо нөгөө кето ч гэдэм үү, йог одоо зөв хөвшлийг яадаг мөртлөө сэтгцэн эрүүл мэнд дээрээс хайн хандаг хайцсан гэж юм л та. Энээр товчхон ярил бол. За хүмүүс одоо за сүүлийн миний одоо ажиглалтаар сүүлийн нэг 5 6 жилээс хүмүүс сэтгц гэдэг чинь их чухал гэдгийг ойлгоод байна. Урд нь ерөөсөө гэж ойлгодог байсан. Урд нь одоо намайг анагаах төгсөөл эмчмчлэг бид нар биеийн өвчин л ярьдгаас биш энэ сэтгц дотор юу болдгийг мэддэггүй л байлаа шүү дээ. А тэгэхээр хүмүүс чинь яг өөрийнхөө хоолтонд анхаардаг чигээ яг тэрнтэй адилхан нөгөө тэнцвэртэй эрүүл хоол гэдээ яриад байгаатай адилхан сэтгцэн эрүүл мэндэл нэг номерт анхаарах. Хэрвээ сэтгц эрүүлвэл бид нар бүх зүйлийг хийж чадна гэсэн үг байхгүй юу? Бие эрүүл мэнд хэвэн байна. Дээрээс нь нийгэмтэйгээ тэр гэр бүл бүхэл зүйлийн суур шалтгаан нь ерөөсөө сэтгцэн эрүүл мэнд. Тэгэхээр одоо тэрийг хүмүүс одоо ямар зүйлээ сэтгцэн эрүүл мэнд анхаарах юм гэхээр за одоо ингээд танин мэдхүүн боловсрал их олох хэрэгтэй гэж ярьж байна. За тэр маш зөв. Дээрээс нь одоо болдог бол одоо тийм босод орон шиг сэтгцийн төвүүд заавал эмнэлэг гэхгүй. Манай эмнэлэг хүмүүс айгаад очихгүй шүү дээ. Зүгээр зөвлөгөө авдаг төвүүд айл нэг дүүрэгдүүд ч юм уу те очоод тэндээ нэг хүмүүстэй ярилцаад гардаг тийм төвүүд эвлэх хүмүүст одоо сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Одоо эмнэлэг гэхээр хүмүүс чинь айгаад одоо манай эмнэлэг рүү чинь зүгээр тулгамдсан асуудалтай хүн очихгүй шүү дээ. Тэр шаргаад байх юм бол одоо намайг одоо галзуурч гэж бодно гэж хүмүүс нэр хүндээ бодны чинь маш хэцүү асуудал. Тэр чинь эмнэлэг тэнд цахан тэнд байгаад ах хэцүү. Тэр энэ төв газруудад ийм сэтгцийн эрүүл мэндийг дэмжих төвүүд гэж байвал маш сайн нөлөө үзүүлдэг. За энэ нөгөө манай албаны ерөнхийлөгч явж байна. 18-аас доош насны 36 мянган хүүхэд эцэггүй өсөж байна гэдэг. Энэ тоо нэмэгдээд байгаа л да. Тэгэхээр та энэ яг энэ ярьцлагыг дүгнээд. Тэгээ ер нь бол яг одоо Монгол улсад нэг 70 гаруй мянган хүртэлхээс ээж байгаа. Нэг 16-7 орчим мянган хүртэлхээс аав нийтдээ нэг 100-аад мянган өрөөсгөл гэр бүл төсөж байгаа хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгээд нэг 40-од мянга байгаа ах тэр хүүхдүүдийн тоо. За энэ бол зөвхөн шүүхээр гэрэлтэй цуслуулсан статистик. А гэтэл шүүхээр цуслагдаагүй тоо магадгүй энэс 3 дахин илүү байх гэж би бол боддог. Яагаад тэгэхээр амьдрал дээр салцсан. Зарим нь гэрэлтийн баталгаагүй байж байгаа салсан, зарим нь гэрэлтийн баталгаатай ирнэ тусдаа амьдрал салаад явж байгаа ч гэдэг юм уу те. Иймэрхүү асуудлууд маш их байдаг. Тэгэхээр цаашдаа бид нар бол энэ өрөөсгөл гэр бүлд өсөж байгаа хүүхдийн асуудал гэхэр чинь мэдээж яг хүчирхийлийг хинч төвчж болохгүй. Энийг бол тэгэхээр магадгүй салж байгаа шалтгаан шийдэл байхыг үгүйсэхгүй. Ягаад гэвэл хүчирхийллийн эцсийн үр дагавар бол хэн нэгний амь нас яригддаг ийм аюултай. Дээр нь ирээдүйн иргэнийг бэлтгэхэд тэнд тэр иргэнийг хүчирхийлэлд хүүхдээ өсгөх гэж те хүүхдэл одоо бүтэн авч үлдээ гэсэн хэрнээ нүдэн дээр нь байнгын хүчирхийлэл хийгээд байх энэ харилцаа бол илүү хортой болохоос биш эерэг зүйл бол биш. Тэгэхээр магадгүй энэ сая архины асуудал гэдээ ярьж байна те 80 гаруй хувь нэгээд тэр яг бичиж өгч байгаа үргэлжлэл дээр арх гэдэг асуудлыг ярьж байгаа байх. Гэтэл тэрний ард бол асар олон асуудлууд байгаа шүү дээ те. Арх бол зүгээр нэг нөхцөл нь л байхгүй юу. Тийм болохоор бид нар өрөөсгөл гэр бүлд ч гэдэг юм уу за гэр бүл саллаа гэж бодъё. Гэхдээ хүүхдээ эцэгтэй ихтэйгээ өсөж байгаа тэр мэдрэмжийг тэр хайрыг тусдаа байжсан ч гэсэн өгөх ёстой. Тэгээ манай эмэгтэйчтэй холбоо уул энэ гэр бүлийн тухай хууль дээр нэг 2 санал өгсөн байгаа. Гэрэлтийн гэрээтэй байх, салтын дараах хамтын үргийн гэрээ гэж. Бид нар гэр бүл салахаар хүүхдийн тэтгэмжийн асуудлыг л ярьдаг. Гэтэл хүүхдийн тэтгэмжээс илүү чухал олон асуудал байдаг. Тэ? Тэр хүүхдэд ерөөсөө эцэг эхтэйгээ өсөх тэр мэдрэмжийг өгөх, тэр хайр халамжийг өгөх, хамтдаа тэр хүүхдийг насан туршдаа эцэг эх үүргээ бий хүлээх хэрэгтэй байхгүй юу? Тэ? Тэгэхээр салалт гэхээр ерөөсөө тэтгэмжний мөнгөний тоо яриад ингээд нийгэмд өнгөрөөчдөг. Гэтэл тэтгэмж төлөлтийн асуудал байна. За тэр хүүхдүүдийн сурах, боловсрох орчин нөхцөлийн асуудал байна. Тэ? Эцэг эхтэйгээ өсөх тэр мэдрэмжийн асуудал байна гэдэг. Одоо бид нар ингээд залуучууд хөвгүүдэд тэгдэг болсон шүү дээ. Ой нэг охин шиг юм болцсон гэж. Ихэнх хүүхдүүд эмэгтэй хүнтэй өсөж байгаа байхгүй.
эмэгтэй үнэтэй. За, Өглөөнүүдээ нэ ээжтэйгээ ус цэцэрлэгт очино эмэгтэй багш, дунд сургуульд орно эмэгтэй багш. Нэг хүүсийг харж өсөд байгаа учраас тэр хүүхдүүдийн магадгүй тэр сэтгэл зүйн асуудал, тэр байр байдал нь яг л тийм байдал руу орчиж байгаа. Тэгэхээр нөгөө хүүс нь хаана вэ? Эрэгтэйчүүд маань те би барай өгцөн штэ, би тэтгэмжийн төлж байгаа. Тэгэл болоо штэ гэдэг асуудал биш. Харин хүүхдтэйгээ байнгын уулздаг, хүүхдээ байнга те анхаарал халамжаар тавьдаг. Тийм асуудлыг бид харах хэрэгтэй байна. За судлаач амар санаа энэ нөгөө яг зүгээр би энийг л тавьсан болохоор өөрөө асууж байгаа шүү дээ. Яг энэ дээр тоорлол ярьж илээ л да. Одоо бол яг таны харснаар гэр бүлийн гол шалтгаан яг харигталт байгаа боловч хэдэн жилийн дараа магадгүй зүгээр хоёр өөр хүн ингээ гэр бүл болцсон бас тийм байж болох зүгээр л таарамжгүй. Одоо хоёулаа өссөн төрсөн ч гэдэм үү зүгээр мэдрэмж нь хүртэл те. Өөрөөр хэлэх юм бол зүгээр л анасаа л энэ хоёр ингээд нэг бодгоол болох ёсгүй л байж л та гэсэн нэг тийм шалтгаан нөлөөж болох альнаасаа давхуул гэж яахгүй. Ер нь бол өв тэгш бие биетэйгээ сайхан харилцаатай төгс хос байж болдог. Ийм хүмүүс ямар хүмүүс вэ байдаг вэ гэхээр багаасаа эцэг ихэн зөв хүмүүжүүлсэн. Зан чанарын хувьд, сэтгэл зүйн хувьд доктортой, хинтэйгээ сайхан харилцаатай, хүнийг сонсож чаддаг, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг. Ийм хүмүүсийн хувьд бол нөгөө нэг зохицол нийцлийн хувьд үнэхээр асуудалгүй. Ямар нэг том зөрчил гарсан ч гэсэн нэг нь уйлаад өөрийгөө хэлж чаддаг. Нөгөө нэг муухай үгээр хараах биш, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг. Ийм хосуудын хувьд бол сайхан харилцааг үүсгэх боломж байдаг. За таны ярьж байгаа нөгөө нэг хизээч таарахгүй гэдэг юм ярих гэдэг шүү дээ. Тэгж байна. Ер нь бол гэр бүл болгонд их баг хүнд хөнгөн янз бүрийн хэмжээгээр зөрчил байдаг. Харин тэр үүсэт байгаа зөрчлийг зөв арга замаар шийдэж гинэ, буруу арга замаар шийдэж гинэ, шийдэхгүй давхарлаад яваад байна гэдгээс шалтгаалаад нөгөө нэг анх бие биенээ харж исэн хар цайр сэтгэлийн хувь хэмжээ, гэрэлтийн сэтгэл ханамж гэдэг зүйл өсвөө буурах гэдэг юм яригддаг. За гэтэл нөгөө нэг таарахгүй, анхараасаа таарахгүй гэдэг хоёр нөхөр чинь нөгөө нэг зөрчлийг шийдэх боловсрал байхгүй учраас шийдэж чадахгүй байгаа байхгүй юу? Өөрийгөө муухайгаар илэрхийлж байгаа, арь хууж, эрийгээ муухайгаар илэрхийлж байгаа. Энэ бүх нөхцөл байдал чинь нөгөө нэг боловсрал байхгүй учраас зөөр сэтгэж чадахгүй, зөв харилцаа үүсгэж чадахгүй, асуудал зөрчлөө зөөр шийдэж чадахгүй байна. Иннээс үүдэлтэйгээр л нөгөө нэг бие биенийгээ үнэлэх үнэлэмжүүд нурж байгаа, харилцаа өөрөө хөрж байгаа ийм асуудлууд бий болоод байгаа. Тэгэхээр хүн болгон боловсроод өөрийгөө өөрчлөөд одоо техник технологийн хөгжил утгаа алдаж штэ. Гэтэл тэр утсыг барьж байгаа хүн та өөрөө тэр хөгжилд нийцхүйц тийм ухаалаг байж чадж гин үү? Тийм дэвшилттэй байж чадж гин үү? Таны хөгжил чинь өөрөө хоцорсон, унтсан байхад нэг их сургууль төгсөөд за одоо би бүхний оройд гарцсан. Би одоо хүнээр амьдралаа заалгуулахгүй гэдэг ийм талбар руу ийм сэтгэл зүрээ явж болохгүй. Цаг үетэйг нийлээд өөрийгөө хөгжүүл, өөрчил, зас. Эн чинь өөрөө эргээд таны сайхан амьдралыг өөлөг бүтэн байдлыг үлдээх ёстой хамгийн чухал шүү. Одоо олон гэр бүлийн зөвлөгөө авах ирж байгаа хүмүүсийг за нэг 94 орчим хувь эхнэр нь гойж ирдэг байхгүй нөхрөө. За үлдсэн 6% нь ирчүүд. Нөгөө ирчүүдийн нөхцөл байдлыг харахаар сал гэж хэлхээс өөр арга байхгүй тийм нөхцөл байдал буюу нөгөө зоддог балбдаг асуудалтай. Тийм үе дээр нөгөө нэг эхнэр нь бүр дэвчээрээ алдсан тийм үед ирчүүд агуулж ирж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох анханасаа л зөрчил маргаана мэрэгжлийн үнээр шийдвүлэх зөв аргачлалаар харилцаагаа авч явах энэ бүхэн чи их чухал байдаг. Тэгэхгүй нөгөө нэг аливаа асуудал дээр нөгөө нэг буруутгадаг өөрийгөө зөвтгдөг энэ харилцааны хэв шинж чи өөрөө явдаггүй. За сүүлдэгтэр юу Ахмад Тосоо танах урьдчилан сэргийлэх гэдгийг хажуугаар сүүлийн бидний харж байгаа нэг хэдэн сар жилийн өмнөөс баг хэдэн сарын хугацаанд ч нөлөөлөл гэдэг үгийг айгүй ашигладаг болсон байна. Бид тэр их овж хараад байгаа. Өөрөөр хэлэх юм бол урьдчилан сэргийлэх гэдэг чинь бол нэг өөр. Нөлөөлөл гэдэг чинь баг урьдчилан сэргийлэхээс илүү баг ач холбогдолтой л гэж би ойлгочлаа л да. Танах эзэнээс юм нэршилтэй болчихв. Яг энэ нөлөөлөл гэдэг үгний цаана юу нуугдж байна? Манайх ч сая он гараад урьдчилан сэргийлэхөр алба болсон. За. Тий, өмнө нь бол дандаа газар хэлцүүд байсан шүү дээ. Нөлөөлөн гэдэг маань ерөөсөө л нөгөө иргэдийн ерөөсөө заа үлдэн нөлөөл. Тий. Тэрийг түлхүү барьж явж байгаа. Ер нь урьдчилан сэргийлэх тодорхой үе шаттай арга хэмжээнүүд авж байгаа. Хажуугаар нь цахим тэр сургалт орд юм ямар боломжтой нөхцөл байна. Тэр бүгдийг ашиглаад иргэдийн заа үлдэн нөлөөл. Ерөөсөө л ийм ингэж болохгүй юм байна гэдэг тэр хандлагыг л ерөөсөө би ингэвэл ингэх юм байна. Гэр бүлийн хүчирхийл би удаа дараа үйлдвэл баримтлах арга бүр баримтлах гэмт хэргийн шинжтэй болоо бүр яал авах юм байна. Нэг удаа гэр бүлийн хүчирхийл үйлдвэл би баримтлагаанд явах юм байна. Тийм болохоор би энэ асуудлаа гэр бүлтэйгээ аль болох ярилцаж
зөвөр ингээд шийдвэрлэх те ямар ч гэмт хэрэг байсан ингээд асуудлыг арахаас илүү иргэдлүүгээ өрн заавал нөлөөлөл гэж яаж юм тэр. Ээж тэрээ ардаа. Ямар өөр юм бэ? За одоо ингэ хилцүүлэг эхлэхэд танаас эхэлж хариулт өгч явсан. Одоо санал шийдэл буюу төгсгөлийн хэсэг ирж байна тийм ээ, дүгнэлтээ хэдүүлээ хилцүүлгээ дуусгая. За одоо соёлын амжилт эхлээд тань дээр дуусна. Та бүхэн маань маш товчхон өнөөдрийн 2 цаг хугацаанд яригдсан хилцүүлгээ өөрийнхөө хэмжээнд дүгнээд за магадгүй гарч шийдэл бол тэрийг бас дуртаад өнгөрч тэгээд хэдүүлээ албан ёсоор дуусгая. За эмч соёлмаа. За өнөөдрийн ярилцлагын хувьд бол бид нар бас яг нэг гол асуудал дээр л зангилэгдлаа гэж бодож байна. Мэдээж энэ бас өөр одоо нийгмийн нэгж болох гэр бүлийн асуудал хамгийн чухал. За бидний одоо дараагийн шатандаа ингээд бид нар дээр ирж байгаа тэр өвчтөн маань л тэр гэр бүлийг дамжиж яваад эцсийн одоо шатандаа ирж эмч нэр дээр одоо эмчлэгдэх гээд ирж байна. Тэгэхээр яг суур шалтгаанаа бид нар яг төрөөс дэмжлэг үзүүлээд тэр гэр бүлийн сайн сайхан орчинг бүрдүүлээд бүх зүйлээр дэмжээ те хувь хүмүүс өөрөө сэтгцэн эрүүл мэндэд бас анхаардаг тэр цаг үеэрээсээ л гэж бодож байна да. Тэгээд зөвхөн манай эмнэлгийн хувьд бол мэдээж өвчлсөн хүмүүстэйгээ одоо эмчилгээний тал дээр анхаардаг газар. Тэгэхээр өвчлөхөөс нь урдсан сэргийлж тэр төвүүд одоо янз бүрийн одоо сэтгцэн талын одоо асуудал үзүүлдэг төвүүд юм уу эсвэл одоо хүмүүс тань мэдхүйн боловсрол олох үйл ажиллагаа илүү сайн эрчимжвэл өвчлөх хүмүүс нь багаснаа гэж ойлгож байгаа. Ахмад Тос баяр. За энэ ярилцсанаар бид нар бас нэг ч гэсэн гэр бүлтэй мэдээлэл өгч чадвал бидний гол зорилго ер нь биелэлтэй олон те 10 хүний нэг нь ядаж ойлгочвол тэгээд ерөөсөө л гэр бүлийн хүчирхийлгээд ярихаар иргэд болохоор юу яадаг л та одоо нөгөө замын цагтаа согтуугаар яваад ирэхээ асуулдаг те яг л тэрнтэй адилхан болцсон яг л гэр бүлийн хүчирхийл та үйлдвэл таны эргээстрээр яг л тэрнтэй адилхан ингээ бүртгэгдээ явчихдаг ингээ 2 болвол 3 болвол ингээ хариуцлага нь хүндрээд тийм болохоор ерөөсөө л гэр бүлийн асуудлаа ерөөсөө гэр бүлийн хүрээнд ярилцаж асуудлаа шийдвэрлэх хамгийн зөв юм байна л гэдэг. Судлаач амар санаа. За Монгол улс бол одоо хүн амын цонх үе дээр буюу залуучуудын орн гэж яригдж байгаа. Тэгэхээр залуучуудынхаа хөгжлийг бодитоор дэмжих нь өөрөө төрийн зүгээс хийх ёстой хамгийн том кампанит ажил. Хууль эрх зүйн орчинд, нийгмийн бодлогын төвшөнд, боловсролын төвшөнд, ажил хөдөлмөрийн төвшөнд, хүүхдийг, эхнэрийг дэмжих төвшөнд бүх тал дээр нь дэмжиж ажиллах нь өөрөө чухал байна. За харамсалтай нь энэ талын юмнуудыг санаачлаад хилээд яриад байгаа боловч яг хийж байгаа нь хэрэгжүүлж байгаа нь ховор байгаад байна. Тэгэхээр нөгөө нэг төр засагт байдаг эрхмүүд минь ээ. Амлаж гарч ирсэн шигэ амьдрал дээрээ ард түмэндээ хайртай байгаа чи. Монголын чин залуучууд гадагшаа нүүгээд дуусгах гээд байна. Энэ эх орныхон хөрсөн дээр хөдөлмөрлөж эх орондоо хүн шиг хүн болж амьдрахын төлөө зүтгэж байгаа боловч хичээж байгаа боловч үүрсэн ачаа үүрэг хариуцлах нь дэндүү их байна. Томдоод байна, даахгүй байна, дийлэхгүй байна. Тэгэхээр төр нь өөрөө эргээд сайхан анхаарад өгмөр байна. За нөгөө талдаа залуучууд минь бид нар ч өөрөө ухаантай ард түмэн. Монголчууд бол хаанч очисон ухаанаараа ур чадвараараа шигшэгддэг ийм хүмүүс. Бидэнд бол гайхамшигтай чадамж байгаа. Харин энийхээ зөв тал руу чиглүүлж өөрийнхөө гэр бүлд үнэхээр том үүрэг хариуцлагатай гэр бүлийн амьдралыг маш чухал тооцож эхлүүлсэн шигээ дуусгадаг байх нь өөрөө чухал байна. Ямар ч асуудал тохиолдож болно түүнийг даваад гардаг байгаарай л гэж уриалмаар байна. За холбооны ерөнхийлөгч оюун гэрэл. За өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм бол иргэндээ ээлгүй нийгэм гэж би бол бодож байгаа. Тэгэхээр бид мэдээж яг хоёр чиглэлээр би бас яриа гэж бодож байна. Нэгдүгээрх нь бол төр иргэдээ эрүүл аюулгүй таатай орчинд амьдруулах энэ нөхцөлийг бол
бүх шатны одоо бодлогын түвшинд хийх ёстой. Хууль эрх зүй, боловсрал, эрүүл мэнд одоо юу гэдгийг те. Өнөөдөр бид нар гудам руу гараа өглөө нүдэн нээл агарын бохирдол ямар байгаа илээ, хөрсний бохирдол ямар байна, те төвжрэл утаа гэж одоо ерөөсөө ингээд дуусахгүй сэдвүүд ингээд олон байна шүү дээ. Тэгэхээр ядаж төрүүлж байгаа хүүхдээ хин ч гэсэн хортой утаанд төрүүлэхийг хүсэхгүй, те магадгүй төрж байгаа хүүхдүүд одоогийн баг 10 жилийн өмнө одоо хүүхэд төрөхөд бид нар хүүе шаардлагатай хүүхэдтэй юм уу гэж гайхаж асуудаг байсан бол одоо шаардлагагүй хүүхэд төрж гинүү гэж гайхаж асуудаг болсон шүү дээ. Энээс юу ярих чинь гэхээр мэдлэгтэй эрүүл биш төрөх ийм байдал руу бид орсон. Тэгэхээр хинч үр хүүхдээ эрүүл ядаж агаарт төрүүлээ те аюулгүй орчин төсгий гэдэг хүсэл залуучуудыг бас гадагшаа явах ийм байдал руу оруулж байгаа гэж бодож байгаа. За хоёр дахь нь иргэн. Өнөөдөр бид нар асуудлыг алсаас биш ойроос хинэгнээсээ биш өөрөөсөө айж сурах хэрэгтэй. Бид нар чи хийсэнгүү, төр хийсэнгүү, энэ хийсэнгүү, тэр хийсэнгүү, тийм учраас би арх угаад байна, тийм учраас би салаад байна, тийм учраас альсүлийн болохгүй байгаа учраас гэдэг ингээд олон асуудлыг бид нар өөрөөсөө айхаа болцсон, бусдаас айдаг болсон. Тийм болохоор өнөөдөр жишээ нь та насанд хүрсэн бол таны өөрөө хүлээх үүрэгч хариуцлагч юу вэ? Та өөрөө эрүүл байх хэрэгтэй. Үүрэгтэй. Та өөрөө боловсролоо олж авах хэрэгтэй, тий? Та өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй, ёс суртахуунтай байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар ингээд нийгмийн сүлжээнд ороод хэрүүл үзэгч суух биш. Харин зөв зөвтэй мэдлэг мэдээллийг олж авах. Өөрийнхөө үндсэнтэй цагийг үн цэнтэйгээр өнгөрүүлэх, эргээд үр хүүхдээ тэр өсгөж хүмүүжүүлж байгаа арга барилаа бид нар анхаарч харах ийм л хэрэгтэй байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр иргэн мөр мэдээж яг Монголын одоо залуучууд бол аюу сайхан болж эхэлж байна. Тэ сайхан болж эхэлж байна. Гэхдээ асуудал бид нар өөрсдөө сайх хэрэгтэй гэдгийг бас хэлмээр байгаа. За, агентлын дараагаас үлзий утга. За, ер нь бол энэ төрийн бодлого одоо хэрэгжилтийн үр дүн юу вэ гэвэл ерөөсөө гэр бүлийн амьдралын чанараар тодорхойлогдсон. 900 гаруй мянган гэр бүлийн амьдралын чанар нь ямар хэмжээнд байна вэ? Ядуурл нь хэдэн хувьтай байна вэ? Энүүгээр л ерөөсөө энэ үр дүн тооцогдно гэж ингэж харж байгаа. Тэгэхээр гэр бүл гэдэг бол ерөөсөө хариуцлага. Өнөөдөр яагаад тэр гадны орнуудад 40 хүрээд гэрлээд байна вэ? Тэгэхээр нөгөө гэр бүлийн гишүүн болгон үүрэгтэй. Тэгэхээр тийм учраас хариуцлага маш өндөр торгуултай хуулиараа ингээд тогтоогод өгсөн. Тэгэхээр тэр их өндөр торгуудаас тэр хариуцлагаас одоо хүмүүс чинь айсандаа өнөөдөр маш хурдан гэрүүл болоод хар нялхаараа юу ч мэдгүй ямар ч гэрүүлийн боловсралгүй ямар ч гэр бүл төлөвлөлтгүйгээр өнөөдөр гэрүүлийг бий болгохгүй байгаа байхгүй. Тийм учраас манай ч гэсэн гэрэлтийн асуудал маш одоо аргашаалж шít. Бидний үед 21 22-оос одоо 25-аас 26 наснда гэрэлдэг болсон. Тийм учраас бол гэрүүлийн гишүүн болгоо үүрэгтэй өнөөдөр бид нар бас энэ гэрүүлийн хуулийн дээр ч гэсэн багш гэрүүлийн гишүүд бол бие биеэ халамжлах үүрэгтэй, хүндлэх үүрэгтэй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй. Хуулиа бас мэдэхгүй байна. Тэгэхээр манай цагдаагийн байгууллага хийгээд байгаа тэр нөлөөлөл сурталчилгааны ажлууд тийм ээ соён гэгэрүүлдэг ажлууд бид нэр бүгдээрээ л хийдэг. За тэгэхээр энэ ажлууд бол маш чухал. Дээр нь нэмээд гэрүүлэг дэмжих үйлчилгээгээд одоо ярьж эхэлж байгаа. Бид нар бол 18 оноос эхэлсэн. Энэ үйлчилгээ бүр ингээд өргөн чанартай хүртээмжтэй яг гэр бүлдээ хүрдэг, иргэн бүртээ хүрдэг ийм л үйлчилгээ байх юм бол манай амарсан одоо сэтгэл судлаачийн хэлгээр өнөөдөр эрчүүд маань ч бай, эмэгтэйчүүд маань ч бай хинээс жижиггүй сэтгэл зүйчдэр очоод өөрийнхөө одоо асуудлыг шийдвүүлчих. Тэ энэ хэмжээний ийм л одоо ухамсартай байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ үйлчилгээ бол ерөөсө тасралтгүй ингэж явж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ гэр бүлийн дэмжлэг үйлчилгээ бол төрийн бодлогын маш чухал хэлбэр юм шүү гэдгийг хэлмээр байна. За хоёр л ямаас 2 цаг хэдүүлээ ярилцлаа. Тэгээд би бас дүнэлтээ хэлж болно үстэй те. Та тавч нь ерөөсө над боломж олгоё шиж ер нь их бодохгүй байх шиг байна тий. Тэгээ ямар ч үсэн Монгол залуу хосуудын амьдралын туйлын зорилго нь ямар ч хамаагүй 2 байр нэг суудлын хуучин автомашин биш байгаасаа тий бүгд л одоо амьдрал ахуйн цаашаа өргөжин дэвжиж явах байлгүй. Тэгээ мэдээж анхдаж хэрэгцээг хангаж чадаагүй залуу хосуудын хувьд бол яа харахгүй амьдрал хөл алдаж чинь тийм ээ. За өөр хоорондоо ойлголцохгүй байна. Араар тавьж гин, садж гин, амиа орлж гин. За түрүүн бид хүн баг хэлцүүлэхээ бараг тэн хагасны архитектийн талаар ярьлаа тийм ээ. Цахим өрөөтэй тоглоом. За тэгэл хар тамхи гэж маш л одоо хар сууд руу дагаж явж гин. Тэгэхээр та тавч гэсэн яг өнөөдөр хилцүүлэгч яг энэ илэрхийлж байгаа байр сууриа ч гэсэн өөрийнхөө салбартаас дуу болоо явна гэдэг нь итгэлтэй байна. Бид ч бас энэ дуустал яриагаар бол энэхүү залуучууд руугаас хандсан сэдвүүдийг бол цаашаас өргөдүүлээ явуу гэсэн бодолтой байгаа шүү. Тэгээд хилцүүл хүрэлцэж ирсэн та тавдаас дахиад талхлаа илэрхийлээ тийм ээ. Дараагийн бас хэдүүлэн дээрээс сайхан уулзаад явах бах тий. Тэгээ та хэдэн бас алтан цагаас хомслож өнөөдөр хилцүүлэгт бас суусан бах тий. Дараагийн бас урилгын маань сайхан хүлээж аваарай гэж хүсэж байна.